За эрхэм үзэгчтэй Frame podcast-ийн танин мэдхүүн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр надтай Баасан багш маань энэ дугаарыг хөтлж явуулах байгаа. За Баасан багштай энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ удаагийн нэвтрүүлэгт орж ирсэн та бүхэндээ за Frame телевизийг сонирхон шимтэн үзэж сонсдог та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Баярлалаа. За Баасан багштайгаа бид нар өмнө хэд хэдэн сонирхолтой дугаар хийсэн. Тухайлбал Наполеон байна. 7 жилийн дайны тухай бас хийсэн. За мөн одоо гээгдсэн үе гэж яригддаг, мартагдсан үе гэж яригддаг нэг тийм 1919-с 1939 оны хоорондох яг 20 жилийн хугацаатай дэлхийн 1 болон 2 дайны 2 дугаар дайны хооронд 20 жилийн хугацааг хамгийн бага судлагдсан. Гэхдээ яалтчгүй хамгийн их бас үзэж харах хэрэгтэй тийм цаг үеийн тухай бас сонирхолтой дугаар хийсэн. Ерөнхийдөө тэр үеийг бол их тайван тогтоогүй. Энэ бол зүгээр л 2 дайны хоорондох нэг тийм завсрын үе л тий зурвасгал үе байх бол гал зогсоох орлогууд хийгдсэн. Гал зогсоох орлогууд. За 30 жилийн дайн гэж бас дугаар хийсэн гэ хэд хэдэн сонирхолтой дугаарууд хийсэн бол өнөөдөр бид нар бас нэгэн чухал сэдв. За ялангуяа монголчууд бидэнтэй бас холбогддог энэ нэг юм чухал сэдвийн талаар хийхээр болсон. За энэ бол хар тамхины гэж нэрлэгддэг 1 болон 2 дугаар дай. Ерөнхийдөө хар тамхины дайны тухай. За хар тамхины 1-р дайн бол 1839-42 оны хооронд. За хар тамхины 2 дугаар дай бол бие ам дураг бол 1856-аас 60 оны хооронд ингээд 2 удаагийн дайн болсон. Энэ дайныг зүгээр ингээд би ойлгохдоо багшаа хувьдаа өрөнд хятад чин гүрэн эргэлт буцалтгүйгээр зах зээлд өрөндийн капиталист ертөнцид бол ингээд эргэлт буцалтгүйгээр татагдаж орсон ийм одоо үе байсан болов Аз ТV ер нь ялангуяа зүүн Азийн түүхэнд маш чухал ийм үйл явдал болсон болов гэж хард юм л да. Тэгэхээр би энэ түүхийг хаанаас эхэлж ярмаар байна гэхээр 1792-93 оны үеэс эхэлж ярмаар байгаа. Танаас асуух гэдэг байгаа зүйл нь яг энэ хар тамхины дайны өмнөх үеийн Британий нөхцөл байдал ямар байв? За ер нь Британиа дамжуулаад Европын нөхцөл байдал ямар байв? За зүүн Аз тэр дундаа чин гүрэн ер нь ямар шиг нөхцөл байдалтай байв? Эдийн засгийн хувьд ч юм уу, улс төрийн хувьд ч юм уу, худалдааны хувьд ч гэдэг. Ерөнхийдөө зүгээр нэг базаад ирвэл. За тэгэхээр яалтчгүй орчин үеийн хятадын ойлгоё гэвэл энэ дайныг бол зайлшгүй мөн чанар шалтгаан үр дагаврыг нь бол ойлгох зайлшгүй шаардлагатай. За яг өөртөө чинь санал нэг байна. Тэгэхээр ерөнхийдөө бидний яг энэ дайн эхлэх үеийн өмнөх үеийн Их Британи тухайн Британий эзэнт гүрний нөхцөл байдлыг бол ойлгохгүй энэ дайны мөн чанарыг шалтгааныг бол ойлгохгүй л тийм. 1648 оны нөгөө ингээд аж үйлдвэрийн хувьсгалаас хойш чинь ингээд Их Британд тухайн Англи за ингээд айжамдаа бол Их Британи маань бол яг асар богино хугацаанд хамгийн түрүүнд аж үйлдвэрчээд аж үйлдвэрийн хувьсгалыг даван туулаад ингээд айжамдаа бол яг хэр зэрэг тухайн өөрийнхөө эдийн засгийн хөгжлийнхээ инерцээр бол яг хэр зэрэг нөгөө Английн Британий худалдаач ингээд шин газар нутгууд зах зээлийн төлөө зах зээлүүдэд хяналтаа тогтоох Английн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах гэх мэтлэнгээр одоо ингээд нэг колонийн бодлогоо бол идэвхжүүлж эхэлсэн байдаг. Ингээд яг энэ үед бол эд колони 2 дугаар давлгаа эхлээд байсан ийм онцлог үе байгаа. Тухайн үед бол яг хөр зэрэг нөгөө аль хэдийн одоо Америк твдэх буюу шин твдэх хамгийн ашигтайсан колони алдчихсан. За Канада төдийлөн ач холбогдолтой байгаагүй. За Африкийг харьцангуй дөнгөж одоо гэдгийг нутгийн Африкийн твийн гүн рүү ороогүй бүрэн рүү ач холбогдлын ойлгоог энэ цаг үед бол Британид хамгийн том сонирхол бол мэдээж энэ итгэв гэсэн байна. Тэг яг энэ сонирхлоо гүйцэлдүүлээд одоо энэ нөгөө энэ итгэгийн хойгийг одоо зөвхөн энэ итгэвчтэй энэ итгэв Пакистан ингээл Бенгал гэл ингээл тэр хавийн одоо энэ итгэгийн хойгийг бүхэлд нь ингээ хяналтандаа оруулсны дараагаас эхлээд за энэ том зах зээл хүртэл Британий тэр том эзэнт гүрний хувьд Британий худалдаачдын хувьд бол одоо тийм баг санагдсан юм л да. За ийм ч учраас бол яг хэр зэрэг ерөнхийдөө ерөөсөө тэр хаана зах зээл байна, хаана бараа бүтээгдэхүүн одоо тэр массаар нь аж үйлдвэрлэж байгаа нөгөө олноор нь үйлдвэрлэдэг болсон. Тэгэхээр чин хаана зах зээл байна, хаана шахах боломжтой бараа бүтээгдэхүүн. Дээрэс нь эргээд бол хаана ашигтай нөгөө Европ руу зөөврлөөд, бусад твүүд рүү зөөврлөөд ашиг болох боломжтой орон зай хаана байна гэдэг дээр л ингээл ялчгүй тухайн одоо манжи хэрэгшүүлж байгаа хятад буюу одоо бидний ярьж байгаа манжчин улс бол хараанд нөрсөн.
байршлын хувьд болохоор зэрэг яг үндсэндээ Британи дөнгөж одоо улс төрийн хувьд одоо эрхшээлд оруулаад колоничлж эхлээд энтгэгтэй хил залгаа. За ерөнхийдөө бол тухайн одоо манж чин улс маань өөрөө эсрэгээр бол яг гэхээр хайрцангуй доротлын үед хамтарч байсан. Өөрөөсөө анх бол яг гэхээр зэрэг нөгөө хүчээр буюу дайны аргаар ингээд эзэмт хөрөн зохицлооцсон. Энэ улс маань айжимдаа бол нөгөө манжууд маань нөгөө бид нар монголчууд байнга гардаг тийм ээ. Ингээд төрийн эрхийг барьж исэн манжууд маань айжимдаа бол нөгөө нийгэмдээ буюу хятадын нийгэм соёл уусаад за ингээд яг энэ үед бол зогсонг бөгөөд нэг тийм одоо цаашдаа бол эдийн засгийн хувьд нэг тийм дөрөө байсан үе гэж харж болно. За тэгээд энэ цаг мөчөд бол яг гэхээр зэрэг нэг талаас маш их хүчрхэгжээд тэлэлтийн бодлого хийж байгаа Их Британи. За яг тухайн үед европчуудын хувьд нөгөө Монголын эзэнт гүрнээс хойш ингээл хизээд үн цэнтэй чамин тансаг ховор хэдэн зуун дэх ашигтай байсан нөгөө гол одоо нөгөө одоо нөгөө варан урлууд те шаазын эдлүүд цай за тэгээд дээрэс нь хамгийн гол нь тэр нөгөө нарийн нандин торог дурдан маш тийм нарийн хиттэй одоо нөгөө янз бүрийн бүтээгдэхүүнүүд байна тийм ээ гоо сайхны гоч гэдэг юм гоёлын тий Тэгээ эний чинь л өөрөө ингээд худалдаж аваад байдаг англичууд чинь тэгээд ингээд зөөврлөөд Европч юм уу бусад төв зүгөөд борлуулад ашиг болоод байгаа ч гэсэн эргээд хариуд нь тухайн манжийн засгийн газраас англичуудаас юм худалдаж авах гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг ёсондоо одоо нөгөө нэг өнөөгийн нөхцөл байдал шиг гэх юм да нэгтэл Британиг ашиггүй 8 хийгээд үр дүнд нь их алдагдлалд орсон гэсэн. Тийм учраас энэ худалдааны гадаад худалдаанд байгаа энэ нэг талд гарчихсан одоо хятадын үед ингээд нөгөө одоо сан өмөрг нь ингээд ихсээд алтан мөнгөөр ихсээд байгаа. Нөгөө талд нь болохоор Их Британи нөгөө байнгын ашигтай худалдаа хийдэг британчуудын хизээж байж боломоор юм алдагдaltaй 8 хийгээ байгаа явдал маань англичуудыг өөрөөр харахад хүрсэн. Өөрөөр хэлбэл англичуудын ашигтай тэр хятад нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний эрэлт гарахад бол хүргэсэн гэж өргөдөө ойлгож байна. Хятадыг харахаар за манж чингүү тухайд бол чин одоо манжууд ноёрхож ирсэн тий. За Монголыг ч гэсэн одоо байлдан дагуу одоо авсан шүү дээ өөртөө. Ер нь хятадын үе үеийн түүхийг харж яхад нэг ийм юм анзаарагдаад байдаг. Хятад бол хизээнээс нааш үйлдвэрлэгч байсан. Ер нь түүх нь өөрөө тэгж хэлж өгдөг. Тэгэхээр энэ хүмүүст бол нэг гадаадтай худалдаа хийдэг сонирхол байдаггүй. Ер нь анханасаа. Тийм ч учраас яг чин гүрэн бол энийг л гаргаж байгаа. Энэ харагдгийг гаргаж байгаа. За ингээд Оросууд худалдаа гэхээр хийдэггүй тийм бидэд бүх юм байна. Нөгөө талаас нь энэ улсын хэдийгээр ингээд энэ улс нэг талаасаа өөрийгөө бүх зүйлээрээ хангаж байгаа мэт байвч нөгөө талаараа тэр маань өөрөө үйлдвэрлэлийн хувьд ч гэдэг юм уу, эдийн засгийн хувьд ч гэдэг юм уу, аливаа шинэ техник технологи хувьд ч гэдэг юм царцсан болт юм байна. Яг ингээд тэр дотроо л эргэлдээд байдаг тийм. За энэ байдалтай эдгээр өөрсдөө ингээд ханчихсан. Бид нар худалдаад авах шаардлагагүй. Энэ дээр би 1793 оны Тэнгэр тэтгэгч буюу Чанглон хаантай уулзсан Английн төлөөлөгч Маккартныг л ярих гэдэг юм л да. Маккартны ирлээ. Маккартны ирээд яг тухайн үед хуучирсан ч гэсэн одоо хэрэгтэй нэг сонирхолтой зүйлсийг авчираад за тухайн үед нэг кантонд л зогсоож байгаа юм л да. Кантоноос өөр боомтод орж болохгүй гэдэг. За тэнгууд нь учраас тайлбарлаж байгаа тэмцээнд ирэхээр боллоо. Тэр айл болох ойрхон яваад газраар айлуулах богино тавиулаад нөгөө юмудаа л авч өгөх гээд байгаа. За ингээд Тэнгэр тэтгэгч хаантаа уулзлаа. Тэнгэр тэтгэгч хаан гэдэг маань нөгөө зүүн гарын хаант улсыг л байлдан дагуулсан хаан шүү дээ. Харгис хаан гэж явдаг те. За уулзсан шууд асуудал ихсэн. Асуудал яаж ихсэн гэхээр за англичууд болохоор өөрийнхөө бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа гэж ойлгоод байдаг. Нөгөө хэд нь болохоор алба барьж байгаа гэж ойлгоод байдаг. Ингээд асуудал эхэлж байгаа те. За тэгсэн чинь Маккартныг тэгсэн нөгөө бас мөргөл үйл гэсэн Маккартны гүг би хаандаа мөрөгдгөө. Тэгэхээр яг бол Маккартныгийн хувьд өөрийнх нь Кинг Жорж буюу Жорж хаан хамгийн ахуй хаан. Хамгийн одоо англи гэдэг бол хамгийн одоо шинжлэх хамгийн хүчрхэггүй. Би өөрийнхөө хааны өмнө бүр мөрөхгүй байхад таны өмнө мөргөн гэж бол байхгүй. За ингээ хэрүүлбэр бол болж байгаад юун дээр тохирсон гэхээр за надтай адилхан ранктай офицер манай хааны зурганд мөрөг гэх юм бол би танд мөргөё гэсэн нэг юм. За эндээс эхлээд асуудал үүсэж байгаа. Юу яг энэ уулзалтаар бол нэлээд олон юм ярьж байна. Гэхдээ үр дүн нь юу гэж гарсан гэхээр танаа юм бидэнд хэрэггүй. Ерөнхийдөө захиаг бол тэгж явуулсан бас. За ингээд алба өгсөнд баярлалаа. Тэ? Гэхдээ та нартай бол худалдаа хийх шаардлага бол байхгүй. Та нарын манад юм бол хэрэггүй гэдэг нэг ийм л хариуцлага өгж байгаа шүү дээ, тэ. Тэгээд яг тийм сонирхолтой үйл явдал болсон байдаг. Энэ маань ингээд тухайн зөвхөн ингээд
тэр Британаас очисон лорд Маккартон зарж биш. Ерөөсөө тухайн бүх очиж байгаа элчингүүдийн хувьд бол манжийн хандчихсан юм гадаад харилцааны дэг юм уу хандлага байгаа байхгүй. Ийм ч учраас тухайн үед аль хэдийн британчуудаас өмнө аль хэдийн ингээ хил залгаа болчихсон Орсын элчингүүдийг хүртэл ингээд яг ийм одоо мөргөл үлдэхийг шаарддаг. За ингээ өгсөн бэлэгсэлтийн одоо ингээд ерөөсөө алба хувьчур гэж хүлээгээд авах гэдэг. Ерөнхийдөө нэг юм тэгш бусал хандлага харилцаа үүсгэх гэдсэн энэ нөхцөл байдал маань нөгөө талаасаа бол яг хөө зэрэг яг ингээд эргээ ботхоор бол манжийн эзэнт гүрэн манжийн улс бол өөрийгөө тухайн одоо яалтчгүй итгэвтэй энэ Европын тэлэлтээс өөрийгөө хамгаалсан хаалттай гадаад бодлогын бас нэг илэрлэл гэж харж байна. Зөв. Үнэхээр сая хэлсэнчлэн нэг одоо колони 2 дугаар давлага бол маш өргөн далаацтай гэсэн. Яг тэр зэрэг энэ үе чинь дийлэнх Европын улс орнууд бүгд ажилуулж гисэн. За ерөөсөө л ингээл зөвхөн одоо ерөөсөө ус газаргүй ингээл ерөнхийдөө хаана л боломжтой орон за хаана сул дараа улс орн байна. Тэр болгоноор бол хүч төрж орсон юм цаг үетэй. Тэгээ энэ нөхцөл байдалд бол яг хэр зэрэг манжууд бол хаалттай гадаад бодлого хэлсэн. Хаалттай гадаад бодлого явуулаад за тэгээд зөвхөн одоо сая хэлсэн кантон буюу Гуанчжоу одоо гэрчэн Гуанчжоу тийм. Гуанчжоугаар л одоо ганцхан бомтоор л ингээд цөөхөн явцсан хүрээнд л ингээд арилжаа худалдаа хийдэг. Тэр нь яагаад ч англи ташиггүй. За тэгээд тэр нь чи ингээд одоо янз бүрийн тариф одоо бусад ингээд хяналтуудтай ийм хүн сурталтай ийм замаар бол өөрсдийг бас нэг хамгаалах арга байсан гэж харж байна. За ингээд тэнгэр тэтгэгчийн үед хариу загтал одоо Жорж хаанд бичсэн хариу загтал бол нэлээд бардам одоо дээрэнгүүч гэх юм уу тийм байсан бол 100 жилийн дараа бол нөхцөл байдал оронгороо ирж байгаа тийм ээ 100 ч хүрхгүй энэ чинь бараг 50 жилийн дараа тийм оронгороо ирж байгаа. За би ингэж хараад байгаа багшаа. За Британи өөрийнхөө омар даварт колони алдсан. Америк нэгдсэн улс тусгаад тогтно авчихсан. За тэр чинь нэлээд ашигтай ингээд гараа авчиж байгаа тийм. Гэхдээ ашигтай гэрээнүүдийг хоорондоо хийж чадсан. Гэтэл одоо энд ингээд зах зээл хайгаад нөгөө энтхийг эзэлсэн. Энтхийг эзэлнэ гэдэг маань өөрөө зардалтай. За тэрийг хэн нэгнээс хаа нэгнээс нөхөх шаардлагатай. За ингээд ерөөсөө хятадыг судалж үзээд нэг л юм олж харсан. За хар тамхиг бол албан ёсоор хориглосон баг. Одоо Чингүрний засгийн газар. Тэгэхдээ тэр бол зүгээр цаасан дээр нөхдүүд ингээд хэрэглээд байдаг гэж. За энийг энтхийг тарьж ургуулад одоо Чингүрэнд одоо хятадуудад шахаж зарч чадах юм бол нөгөө худалдааны асуудал чинь шийдэгдээд худалдааны тэнцэл магадгүй бүр биднэрт ашигтай. Ийм нөхцөл байдал үүсэх юм болов гэдэг ийм зүйлийг л олж харсан болж харсан. Тэгээ нөө яг энэтхэгийн хөрс газар зүүн онцлог нь өөрөө яг тэр таатай. Ерөөсөө хамгийн таатай тэр цай эсвэл хар тамхи нэр опиум гэж ярьдаг ш. Тэр ургахад хамгийн таатай хөрс гэж явдаг. Цагуурын хувьд ч тэр хөрсний шимт хичээлийн хувьд ч тэр одоо яг тэр химийн нарийн хэллэгүүд бол байгаа. Тэгэхдээ ямар ч юм би тэндээс юу гэж ойлгосон гэхлээр маш таатай. Тэгэхээр ургуулж чадах юм бол энд байна. Зах зээл нь энд байна. Одоо ерөөсөө хийдэг газар. Яг үнэн. Тэгэхээр яг хэр зэрэг ер нь бол хятадууд маш эртнээс ер нь бид нар бүгдээ мэдэн шүү дээ ингээд ангаах, ухаан одоо ингээд ер нь бол энэ чиглэлд бол маш их өсрөнгөө хөгжсөн байсан. Ерөнхийдөө европчуудаа сайн билүү хөгжсөн байсан. Тийм ч учраас эртнээс хятадууд угаас ингээд нөгөө намууд цэцгийг ингээд намууд цэцгийн үрээс ингээд одоо ингээд гаргаж авсан зүйл маань эргээд бол маш сайн ангаадаг, масруулдаг гэж ер нь мэдчихсэн ба. За тэр тодорхой хэмжээгээр яасан бэ гэхээр зэрэг нөгөө ихэнх үеэс эхлээд яасан бэ гэхээр зэрэг худалдаачт маань энэ им тарианд нандан одоо ховор энэ им тарианд ордог зүйлийг бас тамхитай ойлоод татчихвал маш их одоо юу гэдгийг юм таашаал авдаг гэд мэдчихсэн байдаг баг юм. Тэгээ үр дүнд нь бол яг вэ гэхээр зэрэг ерөнхийдөө анх бол ингээ Британтай худалдаа хийж исэн хятад худалдаачт маань эхэндээ өөрсдөө бол яг гэхээр зэрэг яг энэ хар тамхинд донтож эхлээд за ингээ айжимдаа энийг бол яг гэхээр зэрэг цааш нь бол түгээгээд үр дүнд нь бол яг гэхээр зэрэг бидний ярьж байгаа энэ үе болоод эхлэнгүүж ерөнхийдөө 1820 он гэдэнгүүж айл хэдийн бол нөгөө дээд язгууртан одоо ерөөсөл баян гэдэг юм уу хөрөнгөтэй мөнгөтэй тэр нийгмийн хэсэг бүхэлдээ ингээд одоо ерөөсөл тэрийг одоо байнга хэрэгжилж идэг ийм гамшигтай нөхцөл байдал үүсэхгүй юм. Тэгэхээр
яг энийг мэдчихсэн олж харсан мэдсэн энийг маш хортой байна гэдгийг мэдсэн учраас Манжин засгийн газраас энийг удаадаар хориглох гэж оролцсон байдаг юм л та. Бүр анх тэр 1723 онд дараа нь 1799 онд тус бол яасан бэ гэхээр зэрэг Манчин хааны зарлиг гарсан байдаг. Ерөнхийдөө Харт аймгийг албаасаар хориглосон тухай. Гэсэн ч энэ маань нэг талаас нөгөө маш их ашиг олоод харчихсан англичуудын нөгөө арга сүүгчлээд ямар нэгэн байдлаар одоо хичнээн тэр Гуанжоу байгаа ч гэсэн ганцхан бомб байгаа ч гэсэн тэрүүгээр ингээд дамжаад нэг ингээд одоо хайрцгийг ч юм уу эсвэл нэг 10 хайрцгийг ч юм уу 100 хайрцгийг ингээд яаж иж байгаад оруулах юм бол тэр нь 5 600 дахин ашигтай 8 болоод жилийнхээ ашигыг олчдөг байсан учраас тэрний төлөө ингээд улгаараад нөгөө талд нь бол ерөөсө тэрэнд чинь ингээд хэрэглээ донтчихсон нэгсэндээ ингээд нэг таашаал авцсан хятад худалдаачид за нөгөө авилгад нь нүд нь ингээд сохорцсон төшөмдүүд нь эргээд тэрийг өгшүүлээд ингээ үр дагаварт нь бол тэр зарлиг бол ерөөсөө биелээ олог юм харамсалтай болсон байдаг. Тэгээ яг түрүү хэлсэнчлэн энэтхэгийн Бенгалд бол тариад за ингээ Бенгалаас бол яг гэр зэрэг ерөөсөө ингээ зөврлөөд хятад руу зөврлөөд ашиг олохоор л ингээ тооцоомд. Үнэхээр бол аимшигтай ашигтай л тухайн юм бараг бүтээгдэхүүн байсан юм билээ л дээ. За ингээд энэ маань Сайшаал Ерөөл таан гэж байдаг. Одоо Чанлун хааны дараа гарч ирсэн. За Сайшаал Ерөөл тааны дараа Жиацин баха хятад нэр. За тэрний дараа Давгуан буюу Төр гэрэлт хаан гэж гарч ирсэн. За эдний үед бол бүр ингээд бүр угшаад өгшөөд бүр сүлдээ энгийн нийгмийн энгийн иргэд төртөл автсан гэж. За энэ байдал эвгүүтээд нэлээд эвгүй болоод эхлэнгууд за Манжин төрийн зүгээс яасан гэхэлэр за юм болиулээ. Тэг эн чинь юу яагаад байгаа юм бол та. Одоо нөгөө ингээ Харт аймаг орж ирээд эн чинь ингээд ороод ирээд ингээд байхлаа нөгөө эдний манжуудын чинь нөгөө мөнгөнд тэмдэгт одоо юу гэдэг нь одоо юу одоо ингээд нөгөө худалдааны гол хэрэгсэл нь мөнгө болно хөрөл зис мисэн зоосох. Тэд нар ингээ гарч яваад гэсэн. Ерөнхийдөө ингээд хурааж ирсэн юм. Эсвэл бүр алтна, цэвэр алт. За ингээд эвгүй болоод ирсэн. Урд нь бол ингээд англиас ямар нэгэн байдлыг юм орж ирсэн бол одоо нөгөө талаас гараад ирсэн. За энэ байдлыг мэдээж бол анзаарна. За дээр хээл ахуулын асуудал яригдана. Ингээд төлөөлөгч болж байна. За энэ төлөөлөгч бол Линзэ Шүү гэдэг хүн явж байгаа. Энэ хүн бол ерөөсөө тухайн үедээ остоо incorruptible буюу жинхэнэ төрийн хүн тийм. Одоо төрийн хар хүн. Төрийн хар хүн одоо остоо авилгал гэдэг юм мэдгүй тийм хүн очоод уулын яг тэр хүнийг өөрийнхөө хэмжээнд асуудалтай бол зохицуулсан гэж хараад байгаа юм л да. За гэхдээ энэ бол мэдээж англичуудад бол сайн мэдээ байгаагүй байдаг шүү дээ тийм. Тэгэхээр эхлээд нөгөө Харт аймаг тухайд яаж ашиг өгдөг гэсэн нэг хоёлаа хальт дуртах юм бол Бенгалд одоо энэтхэгт яг үндсэн түүхийд үйлдвэрлэж шít одоо Харт аймгаа. Тэнгүүд тэр чинь ингээ хайрцагладаг байсан ба. Тэгээ нэг хайрцаг нь дунджаар ингээ нэг 60-аас 70, за дунджаар 60 ил байсан гэж үзвэл за нэг хайрцгийг бол яг энэтхэгийн худалдаачдаас гар дээрс нэг $200-300 аваад за тэгээ яаж хийж байгаад нөгөө авилга хээл ахуул элдв саад бүх юмаа одоо тээвэр мэвэр бүх юмаа хасаад олдог цэвэр ашиг нь юусэн бэ гэхээр $1000-1500. Өөрөөр хэлбэл энэ маань цэвэр тухайн одоо арилжааг бол 500-аас 700% цэвэр ашиг олохоор ийм толгой дахин нугалцсан шүү дээ тийм. Тэгээд 1700 одоо 28 онд жишээлх юм бол тэгээ эн чинь ингээд аимшигтай ашигтай учраас ингээл үнэхээр явуулшуурал тэгээд ерөөсөө ямар л оруул гарга байна гэл ингээл бүр улам арган төгөлдөрчөөд технологи төгөлдөрчөөд ингээд юуны хувьд 1828 он гэхэд жишээлх юм бол нэг тоо багахгүй одоо бодвол нөгөө хилийн гайлын одоо бүртгэлээр төшөмтүүдийн бүртгэлээр 1828 онд Британи тухайн одоо яг энийг гардаж хийдэг гэсэн Остин энэтхэгийн зүүн энэтхэгийн компани гэдэг те зүүн энэтхэгийн компани бол 4500 хайрцаг хятад руу оруулсан байна 1828 онд. График хөөдөж зүгээр амар ингэсэн те. За тэгэнгүүт ердөө 18 жилийн дараа гэхэд за энэ маань бүр ингээд 45,000 хайрцаг болтлоо. Одоо бараг 100 дахь өссөн баг. Тэгээд тухайн үеийнхээ ашгаар гэх юм бол одоо 1838 ондаа эхлэхээс өмнөхөн тийм энэ бүр хяналтаа алдаад нөгөө Линзэ Шүү чинь очихоос аргагүй байдал төрсэн гол шалтгаан өгөхөр зэрэг тэр
1838 оны одоо нийт орлогын хэмжээ цэвэр Британд орсон ашиг гэвэл 40 сая доллар. Тухайн 40 сая доллар гэдэг бол одоогийн өнөөгийн орчин үеийн хэдэн 10 тэрбум Америк доллартай тэнцвэрсэн мөнгө. Өөрөөр хэлбэл дангаараа нэг мэдсэн чинь нөгөө хэдхэн одоо нэг 2 3 10-ны өмнө маш хамгийн одоо алдагдaltaй худалдааны харилцаатай байсан Манчин хятад маань Британий хувьд хамгийн том цэвэр ашиг олдог, хамгийн ашигтай одоо зах зээл орон зай болж ирсэн байсан. Энийг ч Британи өөрөөр хэлэх юм бол мэдчихсэн. Өөрөөр хэлэх юм бол ерөөсөө 1838 он гэхэд яг энэ Харт аймхны одоо Энэтхэгийн Бенгалаар Гуанжоор орж байгаа, кантоноор орж байгаа тэр Харт аймхны чинь үндсэндээ бол яг гэхэр зэрэг одоо яг ингэж явчихж байгаа тийм ээ. За ингээд энэ чинь бол дангаараа тухайн Британий гадаад худалдааны одоо 15-20%-ийг дангаараа бүрдүүлж ирсэн. Маш том. Энэ бол аюул том тоо байхгүй. Аимшигтай том. Ойлгомжтой. Тэгээд энэ чинь ингээд бүр ерөөсөө ингээд нөгөө төрийн тухайн одоо манжийн төрийн хяналтаас гараад гарцаагүй ингээд оролцож зохицуулахаас аргагүй байдлаар нийгмийн самууруулаад тэ улс төрийн нөгөө нэг одоо ялангуяа төрийн албаны одоо ингээд нөгөө дэгийг алдагдуулаад ингээд тэр чин дагаад ингээд айгүй нөгөө маш олон ёс зүйн эдийн засгийн гэл олон асуудлууд үүссэн учраас линзээ шуг явуулж. За тэгээд энэ хүн яг 1839 онд Гуанжод нөгөөх чи ингээд яалтчгүй тэр чинь ингээд бүр хяналтаас гараа ил цагаандал гарчихсан юм одоо 8 өрнжих үед ерөөсөө тэр Гуанжод тэр чинь шууд таслан зогсоогоод тухайн Британий 200 сая цэвэр мөнгөтэй 200 сая цэвэр мөнгөний орлогыг одоо өөрөлдөх юм бол Харт аймгийг шууд устгалд оруулаад 6,000 тонн гэдэг үлээ. Тийм. Одоо доллараар хайдаг шүү дээ. Тэгээ ингээд 200 сая цэвэр мөнгөд ч одоо аимшигтай их мөнгө олцоод за тэгээ тэрийг бүгдийг устгалд оруулаад за ингээд нөө бүх авилгачин төшөмдүүд одоо цаазгаа торхын хорио шийтгэн ямар нэгэн байдлаар шийдгээд Британий одоо бүх худалдаачдад маш хатуурхаж хандсан байна. За ингээд энэ маань яалтчгүй ингээд нөгөө нэг зүгээр л цэвэр ингээд анханасаа ингээд нөгөө нэг юм ялангуяа юм эдийн засгийн төрн хүртэл ингээд нөгөө худалдаачтай дэмждэг гадаад худалдаан дээр ашиг сонирхол нь орчдөг Британий шууд ашиг сонирхлыг үнцэрэг байгаа байхгүй. Ингээд ерөнхийдөө дайндагт үнцэл болсон гэж ойлгож байна. За тэгээд энэ дээр бол нөгөө Чарльз Эллиот бол аягүй чухал үр гүйцэтгэв. Нөхөр бол ялсан байх хэрэг зэрэг ерөөсөө энүүгээр дамжуулаад хэдүүлээ одоо ингээд Гуанжоос гадна ингээд одоо цааш яваа Хонконгийн эзэлж. Бүр илүү нааштай. Нөгөө одоо зөөврлж байгаа масштабын хувьд биднэрт ашигтай Хонконгийн эзлэх юм бол ингээд шууд зүгээр одоо ингээд их цадгаал ингээд төрж ороод ингээд хятад баг бүхэлдээ болно гэдэг. Ингээд ерөнхийдөө хятадыг төр эзэмших саналыг гаргаад зэрэг оруулах ингээд ерөөсөө энэ дайны бүх ажиллагааг болоод сэцнийг юм толгойд тагаад. Угаасаа манжийн байдал одоо онц биш. Бид нар ялах нь тодорхой гэж. Өөртөө сайн мэдж байгаа шүү дээ тийм. За тэгвэл энэ дээр хэн бас Чарльз Эллиотыг хараад байхад дайныг хурцтмал байдлаар хүрхгүйгээр ерөнхийдөө манжуудад нэг юм цохилт өгж ойлгуулад сүрдүүлээд нэг өсөндөө ингээд дайныг сунжруулахгүйгээр тийм байдлаар ер нь ойлгуулъя гэсэн ийм л юугаар үстэй линзээ сүйтэй бас хэд хэд удаа уулзсан. За энэ хооронд ч бас юмнууд болж байгаа юм аа. За нөгөө тамхинуудыг устгацлаа. Англи нэг хоёр далаач зодон хийж байгаа нэг хятад хүнийг бас алаад. За тэгсэн чинь линзээсээ ууралж байгаа. Танаа нөхдүүд ер нь те дураараа ирж хар тамхиа зардаг, мөнгөө сайхан хийдэг, манай иргэдэг. Тэгээ манай иргэдэг алаачлаа. Би тэр хоёрыг нэг шийдэх мээр байна. Тэгсэн чинь та шийдэхгүй, энийг бол Британи шийднэ гэдэг. Ингээд хэрүүл уруулаа. За тэгвэл бид нар ингээд хөлөг онгоцон дээр шийдэх. Та ирж хараарай гэдэг. Чарльз Эллиот тэгэхэд линзээс бол үгүй. Яг л хятадын одоо манжийн те цингүрний юун дээр хийх. Хуулиар шийднэ гэдэг. Тэгээ нөгөө хоёрыг шийдгсэн чинь байхгүй зүгээр хар ажил хийлгэн гэж англи давьчаа бараг сул тавьсан байдаг үлээ. Тэгээд асуудал бас ингээ энэ дээр улам одоо шалтгаал болсон юм тийм. Дэврээл байгаа тийм. Улам дэврээл хоримтлагдаад нэгэнт ингээд дипломат буюу ингээд яриа хэлцээний шумаар шийдэж чадахгүй. За ингээд хийнийх нь хувьд энэ аюу тэргүүлэх ашиг сонирхол байгаа байхгүй. Манжийн хувьд ч газар нутгийн бүрэн бүтэн байдал ерөөсөө ингээд улс орны аюулгүй байдал чинь ерөөсөө ард иргэд оршиж иргэд нийгэм амгалан улс орон амгалан
бүрэн бүтэн. Нөгөө талд Британий хувьд бол Британи улсын одоо оршин тогтнол цэцгэлэн хөгжил бол ерөөсөө л одоо энэ гадаад худалдаа цэвэр ашиг тий. Тэгээ ингээ энэ хоёр чинь ерөөс тэргүүлэх ашиг сонирхлоор гарцааг мөргөлдөд байгаа учраас ямарваа нэг яриа хэлсэн ерөөс үр дүн төрөхгүй л ингээд л дамжраад бардам ээ. нөхцөл байдал хурцтаад л яваад байгаа. Хоёлаа л ерөөсө бардам бод. Юунуудыг уншихаар ерөөсөө л хоёлаа л гидийгээд байгаа байхгүй. Айл нэгэн буулт хийх ямар сонирхол айлаа байхгүй. Дамирсанд линзэс юу яадаг шүү дээ. Хатан Виктория баха юм блэ тухайн үеийн эзэн хаанд хатан хаанда энэ захидлыг өгөөрэй гэдэг одоо ямар ч гэсэн манай улс руу одоо бити хард тавь оруул гэсэн захидал байсан байх. Тэр захидлууд хизээч одоо эзэндээ бол хүрээгүй. Тий. За ингээд нөхцөл байдал бол нэлээд хурцдах тийшээ. Эхлээ за ингээд Каулууны тулалдаа ингээд одоо анхных нь одоо тулалдаа болж байгаа л да. Тэгээд энэ дээр Британий эзэнт гүрний ажилтурчсан улсын зэвсэг техник, далайн флотын чанар чансаа нөгөө талд нь чин гүрний өөрийгөө ямар ч өрсөлдөгчгүй гэж итгэж ийсэн. Ер нь чин гүрний ингээ хараад тах тэгж л байгаа юм л да. Ерөөсө бүгдийн л зэрлэг гэдэг. Одоо энэ Гуаншю хаан байна. За тэгээд араас нь гарч байгаа тэр Сямфэн буюу Сямфэн ч одоо юм бэ. Түгээмэл хэлбэх тийм үү? Бүгд л тэгж байгаа. Энэ эдгээр зэрлэгүүд. Бид нар бол одоо Тэнгэрийн улсууд. Эдгэртэй бол нэг бай бид нар бол эдгэрийг дийлнэ гэдэг нэг ийм хүчтэй итгэл байгаа гэдэг. А гэтэл нөхцөл байдал бол шал өөр байгаа гэдэг тийм. Сая ярьсанчлаа ингээл ерөнхийдөө ингээл нөхцөл байдал дамжраал одоо гарцааг бол дайны байдалтай. За тухайн үед бол манжуудаас өөрсдөө тооцоолсон байгаа. За ямар ч байсан ингээд нэг их бидний хувьд бол их зэрэг. Үнэхээр манчин улс чинь тухайн үед бол нэг сая зэрэг хөдөлгөх бүрэн хүчтэй. Гэхдээ хамгийн нэг таагүй гэдэг юм нөхцөл байдал нь тухайн одоо манжи эзэн гүрний бүх одоо өнцөг болон бүрт ингээд тархсан байгаа хгүй зэрэгүүд. Тийм учраас яаж иж байгаад ингээд нэг сүрдүүлээ хүний олноороо давъя гэсэн нэг уламжилт нэг юм Азийн улсуудыг дийлж ирсэн тэр л одоо техникээрээ тэр л тактикаараа тэр л стратегиараа Их Британд бол яг хандсан байдаг л да. Тэгээ нэг 90,000 цэрэг хөтлөсөн байдаг тийм ээ. Гэтэл нөгөө талд үнэхээр ажилтны хувьсгалыг чинь айл дэлхийн улсуудаас төрүүлээд тэрнийхээ ид шидийг мэдрээд одоо наазах нь гэхэд одоо флотууд нь гэхэд бүрэн уурын механик одоо хөдөлгүүртэй олчихсон. Одоо нэмэс амар хөдөлгөөр. Одоо ингээ урт хушуудаа одоо нөгөө бүрэн одоо их буунуудтай тий. Тэгээ нөгөө галт зэвсгүүд одоо ерөнхийдөө нөгөө юунууд маань галт зэвсгүүд одоо янз бүрийн буунууд гэх чинь ингээ одоо ерөнхийдөө баг орчин үеийнхаа өнөөдрийн дүр төрхийг олчихсон. Ийм цөөхүүлээ ч гэсэн 4,000 гаруулаа ч гэсэн ийм бүрэн одоо технологид давуу байдал нь яалтчгүй бол энэ колони тулдаанаас эхлээл бол яг тодорхой харагч гисэн. Нөгөө талд нь яг ингээд сая хэлсэнчлэн нөгөө зүгээр өмнөх түүхийнхаа дурсамжаар өмнөх түүхийнхаа ялалтын омгшлолоор гэдэг юм тийм ээ. Өрсөлдөгчөө ингээд нэг тийм тооцоолоогүй манжи маш том алдаа энэ колони тулдаан дээр харж 1839 оны 100 ингээд тулдаан эхлэх энэ колон гэдэг маань өөрөө бол юу гэхээр зэрэг одоо Хонконг гэж мэднэ тийм ээ бүгдээрээ. Тэгэхээр яг энэ Хонконг арлын яг чанх хойдолд байдаг их газрын нэг одоо яг Хонконгтой нийлдэг нэг жижигхэн хэсэг нутаг баг. За тэгээд энийг эзэлж авснаар Каолуныг эзлэх авсан Хонконгийг эзэлж аваад арлыг жижиг арлыг за яг их цойдолд байгаа их газар руу шууд ордог энийг жижигхэн Каолуны хог гэдэг юм уу энийг газар нутгийг ингээд эзлээ авчих юм бол ерөөсө тэр чигээрээ ингээд л бүхэлдээ бол яг хөө зэрэг хятадын өмнө талаас төрөдөл орчиж байгаа юм л да. За тэгэхээр нөхдүүд бол яасан бэ гэхээр зэрэг нөгөө технологийн давуу байдлаараа нөгөө одоо энэ олон ялангуяа энэ колоничлын хүрээнд ингээд зам уу Европын улсууд хоорондын хүрээнд олон дайныхын давуу тал стратегийн давуу тал дээр тулгуурлаад бол Их Британи гарцааг бол юм оновчтой дайны тактик усан дээрх дайны тактик боловсруулад ингээд хөөрхийн нөгөө нэг юутай захиур буутай гэдэг үл тийм ээ. Захиур буутай, сэлэмтэй, ном сумтай хэдийгээр хүний олон ч гэсэн энэ манжи одоо ерөнхийдөө баг нуулгүй ярахад дундад зууны хаасаа хөгжил ахаагүй манжи армийг бол бутны зогсон байгаа юм л та ялтчихгүй. За колони тулдаан бол ер нь маш их зүйлийг ойлгуулсан айл талд нь. За тийм колони тулдааны дараа хэд хэдэн тулдаан болсон. Энд дээр нэг юм байд. Манжийн сайдууд одоо тэр Гуантямпэй эдэргээ сайдууд нь бол
хаан дугаар бичин штэ. Нөхцөл байдал одоо тийш тулаан болж байна. Хаан бол тэнд ингээд тоохгүй суугаад бараг тоохгүй шүү те. Дийлчихнэ. Ачир дээр айгүй эвгүй байгаад байдаг. Тэгэхдээ худлаа мэдээлэл их бичсэн явуулсан байна. Ерөөсөө худлаа яриа. Өө бид нар ялсан. Бид нар төөрөө гаргацсан. Ингэсэн гэдэг явуулаад байдаг. Яг үнэн дээр ингээд ерөөсөө ингээд тулдаан болоход англиас ингэж байгаа юм. За Ковлууны тэр газрын тулдаан гэхэд англиас нэг хүн шахацсан. Нөгөө талаас 50 хүн өгсөн, 100 хүн өгсөн гэл ерөөсөө нэг тиймтэй тэдэн хүн шаргацсан гэл амар том тоо гараад байдаг. Тэгээ энэ бол ерөнхийдөө тэгээ яванда хаан ер нь мэдчихлээ байгаа юм бол та. Тэ мэдээл за ер нь эвгүй болж эхэллээ гэдэг анхааралтай авсан. За энэ дээр нөгөө нэг Британий тухайн үед хамгийн сүүлийн үеийн гэгдэжсэн нөгөө Nemesis гэдэг уурын хөдөлгөөртэй хөлөгч чинь тэн дээр ястаа нөгөө жинхэнэ ичтэй гаргасан юм гаргаж байгаа штэ тий. За тэгээд ямар ч энэ мөргөлдөөндөө тэгээд Линзэс юу хэн хоёр маань нэг уучраа олсон юм шиг байна. Одоо нэг гэрээ мэрээ хийгээд тэгээд нэг тухайн үед хоорондоо зогтсон. Гэтэл нөгөө нутгийн Британчинд дуртай байгаагүй манчууд энд энэ ач одоо юу ингээд одоо хайл тал нэг одоо өөрөлдөө нэгэнт мөргөлдөө эхэлчихсэн. Одоо нэгэнт л мөргөлдөө хийчихсэн. Ямар ч тань аль ч тал ялна л гэж ордог. Тэгэхэд энэ нөхцөлд бол манчууд ч бид нар хүний олноороо одоо их хөр намаалаа ялна. Өмнө ч ялж исэн. Өмнө нь ч бид нар дийлж исэн гэсэн. Нөгөө талд болохоор Британи технологийн даваа талаараа бид нар буучихгүй, бид нар ялах нь тодорхой, хизээд ялж исэн, ялахч болно гэд ингээд ийм байрсан сандаад. Гэтэ яг ингээд 1939 оны ингээд 100-аас жааш ингээд энэ нөгөө Хонконгийг алдчихж байгаа шүү дээ. Ингээд одоо яг энэ сүлд нь одоо яг энэ Кавлун гэж яриад байгаа энэ Кавлун Хонконг аралтай нийлүүлээд 1898 онд л шинэ нутгийн гэрээ гэдэг ингээд Альберт Сорны Их Британд 99 жилээр колониз энэ нутгуудыг яриад. Тэгээд яг эднэрийг алдсны дараа бол тодорхой хэмжээний ингээ хилцгээж оролдоод манжийн засгийн газар юу гэсэн бэ гэхээр ерөөсөө энийг юм хитрхи төрөмгий байгаад зүгээр ингээ өвчрөө болоод яриад хилцчих болох юмыг энэ нөгөө химан Линзэс маань бол хитрхи ингээ төрөмгийлээд бүр буруу тулчлаа. Ерөөсөө болиултаар энэ ерөөсөө утга болгочлаа гэд одоо ингээ ямар ч ашиггүй байдал төрөжлээ гэд. Нөгөө талд болохоор зэрэг тухайн чинь нөгөө британчууд чинь ингээ нэг юм өөрсдийгөө дагуу тийштэй. Тэ бид нар бол ингээд бас яг л манжуудтай адилхан сэтгэж байгаа юм л да. Бид нар бол ерөөсөө энэ дэлхий дээр хамгийн агуу соёл иргэншилтэй. Бид нар бол соёлын хувьд, сэтгэлгээний хувьд, иргэншлийн хувьд бид нар илүү. За тийм учраас бол бид нараас тодорхой хэмжээнд одоо юу гэдгийг ёс зүйтэй байх хэрэгтэй гэсэн нэг юм хандлага нийгэмд хүчтэй байсан. Яг энэ хүрээндээ бол яг нийгэмд болоод ялангуяа Британий парламент дотор за ингээд явах зэрэг юм зөрчил үүсч эхэлсэн байдаг. Ер нь бол нэг талаас нөгөө худалдаач чинь нөгөө ажилтнуудч чинь ерөөсөө л энийг цааш нь үргэлжлүүлэх хүссэн шүү дээ. Үргэлжлэх юм л яаж яж байгаа л энийг ингээд нэг мөсөө үргэлжлүүлээд энэ хятад гэдэг ингээд энэ үлгэр дом шиг энэ том зах зээлийг энэ худалдааны орон зайг энэ ашигтай бүхнийг бол өөр юм болгох хэрэгтэй. Бусдаас төрүүлж бид нарт ингээ боломж үүсч чадахыг яагаад ч эцэст нь л хөргөсдөг барьсан санагдаад. Нөгөө хэсэг нь бол бид нар бол ингээд бүх иргэншлийн дээр байж бид нар ийм британчууд бид нар чи ийм одоо ариун нандан те ёс зүйтэй арт түмэн байжж эргээд ингээд ийм шившигтэй одоо ингээ харт тамхи наймаалаад тэгээд трийгээ бүр ингээд албан ёсоор олох гээд ингээд зүтгээд тань хийгээд тах чи өөрөө ёсоор тунг асуудал. Энэ бол бурхны өмнө одоо нүгэл бөгөөд зүгээр л Британи үндэстний хувьд бол эн чинь өөрөө ёсор тунг энэ болох хэрэгтэй гэсэн. Ингээ хуваагдалд ороод ингээ үр дүнд нь бол явсараад 1840 онд нөө Palmerston гадаад хэргийн сайд тухайн Британий гадаад хэргийн яамны сайд зайлшгүй бол яг хөр зэрэг нь хууль оруулсан. За ер нь энэ дайныг өргөжлүүлье. Энэ бол Британий цорын ганц одоо бурхан болсон Британий эрх ашгийг хүндсэн асуудал болоод байна. Бид нар одоо нэгэн тэглүүлсэн энэ одоо мөргөлдөөнийг цааш нь өргөжлүүлээ нэмсэн тусгаад ерөнхийдөө бол яг хөр зэрэг хятадыг ялснаар өөрсдийнхөө одоо худалдааны хувьд хамгийн гол нь Британий эрх ашгийг ингээд хохироос энэ үйлдэл дээр одоо сургамж өгөх ёстой гэсэн ийм хуулийн төсөл оруулж өгсөн байна. Тэгээ 1840 оны 10 сарын бишээ 4 сарын 9-нд хаа. 4 сарын 9-нд бол яг хөр зэрэг
Британий парламент санал хураагдаад одоо яхаа ингээд энийг цааш нь өргөжлүүлээд хятадтай хийж байгаа дайныг өргөжлүүлэх юм уу? Эсвэл зогсоох уу? Эс суртахуунтай байцгаах уу гэдэг дээр санал хураасан. Маш зөөхөн саналын зөв. Тийм, 9хэн саналын зөрүүтэй. Тэгэхээр 263 272 гэдэг ч 271 271 нь тгийе үргэлжлэх ёстой. Туш тах ёстой. Дуусгах хэрэгтэй. Эцэст Британий эрх ашиг чухал, манай худалдаа чухал гэд нөгөө хэсэг нь бол 262 нь бол болохгүй. Ёс суртахуунтай байх ёстой. Ийм үйлдэлийг таслан зогсоох ёстой. Ийм дайны хэмжээнд өргөжлүүлэх ёсгүй гэсэн байр суурьнаас өгсөн. Тэгээд яг энэ цөөхөн саналаар ялсан шийдвэрээр дайн бол яг утгаараа дайн болж тэгээд л ер нь одоо түүхэн төлөлдсөн байна тийм ээ. За одоо Британи цөөхөн хүчээр оржсэн бол одоо далаацтай дайн. Маш их төсөв баталсан. Яг бол энэ дайн бол Британаас хол дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд өрнөж байгаа. Ийм одоо том одоо төрөмгийллийн ажиллагаа, дайны ажиллагаа. За дайныг үргэлжлүүлэхээр болсон. За манжууд нөгөө талд бас дургуутсан. Үгүй тэгээд нөгөө хаана нуурлж байгаа. Үгүй та нар те одоо тэгж байгаа байхгүй. Тэр бүр чингүр бүр цунлаа идэ бид нар бүр ингээд эртнээс хойш юм бол нутаг дэвсгэр алдан өгнө гэсэн ямар ч ойлголт байхгүй. Тэгээд тэр линзээс үедрийг чинь 20 цааслаж ийсэн байх. Тэгтээ цааслаг юм шиг байна. Дайныг өргөжлүүлнэ. Одоо энэ бол одоо доромжлол гэж үзээд. Тэгээд хайлайл тал ерөөсөө энэ бол доромжлол. Тийм учраас дайныг бол өргөжлүүлнэ гэдэг. Ингээ байлдааны ажиллагаа нэлээд идэвхтэй өргөж байгаа тийм ээ. Ингээд дайн болол өргөн хэмжээнд явсан. За тэгээд юуны хувьд бол юу хэмдэ одоо нөгөө ерөөсөө үнцэн ингээд араасаа ингээд ялтчгүй хятадын одоо гол бомб гэх юм уу гол туршиц газруудаа стратегийн туршиц газруудаар одоо ингээд алтаж эхэлж байгаа. Англичууд алтаж эхэлж байгаа. Энд ч юм бол яг хөө зэрэг нөгөө юунаас кантоноос ч кантон байхгүй болсон. За ингээд явах гэхээр зэрэг Хонконгаар байхгүй. За ингээд Жовшан байхгүй болсон. Ингээд ерөөсөө цаашдаа энэ дайн ингээд үргэлжилсээр байх юм бол ерөнхийдөө одоо нэг үгээр ярих юм бол манччин улс маань өөрийнхөө хамгийн чухал ашигтай хаалгануудыг л айлдалж байгаа. Ийм нөхцөлд орсон гэсэн. Айл хаалгаа мэдүүлдэг болчих юм бол бүх хаалгаа айлд мэдүүлдэг болчвол тэр чигтэл төгчгдөн шүү дээ тийм ээ. Тэр чигтээ төгчгөд яг үсгүй байж болох байх л та. Тэгтэл давуу байх чанарaalт гэсэн. Өөрөлдөх юм бол орж гарах тэр эрхийг харийн хүн дайсан юм гэдэг. Тийм учраас одоо яг хөр зэрэг энэ одоо танжинч гэдэг юм уу одоо яг ингээд ерөөсө дараалал ингээд ингээл эндээс хойш ингээл эхлээл ингээд бүх энэ шар тэнгис рүү даваал ингээд энэ бүх гол бомбтуудаа одоо Британд алдаад ингээд эхлэнгүүд за одоо ярилцчихгүй дайныг одоо зогсоож ари өөрөөр тий цааш та хохирол амсахгүй тул нэгэнт бид нар бол хоцрогдсон гэдэг ойлгосон юм шиг нэлээд одоо хугацаа хожигдсон ч гэсэн тэгтээ бүр мөсөн ингээд одоо норчихгүй тул тий байхгүй болохгүй тул одоо хилцээ хий өөр төлөвлөгч томилъя гэсэн юм шийдэл явсан байна тийм цэшан болохоор яг цэшанч тэр линзэшүүч тэр ер нь бол бас манжууд жаахтраа яг тухайн энэ гол хилцээг өдөржсэн дипломатууд буюу одоо яг ингээд эзэн хааны төлөөлөө явж байгаа бүрийн их төлөөлөгч юм бол цэвэр манж хүмүүс байсан байдаг ер нь. Тэгээд өмнөх төлөөлөгчтэй харьцуулахад бол цэшан бол аюу тийм уяатнаар аюу алдартай хүмүүс юм билээ тийм ээ. Линзэшүүч бол ийм байгаа шүү дээ. Тийм ерөөсөө ингээд тууштай ингээд зүгээр л нэг л байр суурьнасаа тийм эсвэл үгүй гэдэг. Цэшан болохоор зэрэг ерөнхийдөө маш тийм уян хатан юмны учрыг олдог, ивийг олдог гэдгээр давуу талтайсан бас нэг тийм нөхөр байгаад за тэгээд өмнө аяга олон одоо их тэр Британий хяналтанд ороод алдах гээд байгаа тэр Гуандун эднэр чинь захирж исэн аман захирч яагаад тэр үе ингээд бүх захирж исэн хошуу Жансу Жели дэрийг аюу тийм амжилттай удирж исэн ямар ч нөхдөдтэй учраа олдог гэдэг алдартай учраас бол хилцээх ерөнхий төлөөлөгчөр томилсон нэг тийм нөхцөл бол үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл бол ингээд 39 онд ингээд хэсэгчилж тайм болоод 40 онд нэг хэсэг далаа тэнгисээр тийм. За ингээд хятадын одоо их газрын эрэг дагуу хэд хэдэн тулдаан болоод ингээд
ямар ч үр дүнгүй гэдгийг ойлгосон үеэс эхлээд нөхцөл байдлыг бүр хяналтаас алдахын даван дээр ингээ хилцээ эхэлсэн гэдээ ерөнхийдөө ойлгож болно. За ингээ хилцээнд бол мэдээж англи бол давуу талтай орж байгаа шүү дээ тий. За энэ ер нь байлдаануудын үр дүнд ямар юу харагдаад байна гэхээр гэрээ хийсэн. За нөө Хонконгийн арлын асуудал яригдана. Дээрээс нь 5 бомбын асуудал яригдаад байгаа юм л да. Шанхай, Гуанчжоу, Фужэн, за Фужоу, за тэг юу байна? Нимбо нэгдэж байгаа тий. За тэгээд Кантон өөрөө нэгдэн. За Сиамэн гэдэг бас нэг бомб байгаа. Ингээд ерөнхийдөө энэ Сиамэн гэдэг энэ хэдэн бомбтуудыг ерөнхийдөө Британд нээж өгөх асуудлаар. За тэгээд шашны чөлөөт байдал. За ингээд дайны татвар төлнө тий. За тэгээд дээрэс нь гадаад худалдаан дээр Британи бүрэн даваа байна. Татварыг ямар түвшинд оноох гэдэг Британи шийдэн ч гэх юм уу тий. Тэгээд энэс л хамгийн том асуудал маань өөрөө юм их зэрэг тухайд одоо манжи маш их болгоомжилж исэн нөгөө христийн шашныг л түгээн дэлгэрүүлнэ. Бид нар энэ дээр давуу ирэх байна гэсэн нэг одоо ингээл тухайд ингээд яагаад хүлэмжширч болохгүй л ингээл олон нөхцлүүд л тулгсан нэг юм гэрээний болцолол тулгсан байдгийн байлээ л дээ. Тэг яг энэ бомбуудыг ч юм уу ер нь ингээд Британид тулгаснаар нөхцөл байдлыг хүлээж авахаас өөр нэг өөр аргагүй нөхцөл байдал маань нөгөө янзын голоор Британч ингээ ороод ирцэн. Өөрөөр хэлбэл хөх мөрөн одоо ингээд хөх мөрнөөр ороод ингээ үндсэндөө бүр ингээд айл хэдийн хятадын гүн рүү ороод ирчихсэн байгаа учраас одоо нөгөө ер нь бараг л жоохон удвал одоо тэр чигтээ хятадыг л алдах юм эцэгтэй байдалд ороод ирсэн учраас яалтчгүй одоо энэ 5 бомбыг Нянжины гэрээгээр л одоо өгье гэж шийдсэн байдаг гэж ойлгоод байна. За ингээд яаж өгөө? Нээж өгөөд 21 сая. Тий, тэр чинь эхлээд нөгөө баахан ард амтны нөхцөл устгацсан шүү дээ. Тэрнийхээ мөнгийг бас авч байгаа. Давхар нэхэж байгаа. Тэгээд дээрээс нь өшөө дайны зардал. Дайны төлбөр 21 сая. Тэгээ ер нь бол тэр Хонконгийн арлыг өгж байгаа. Тэгээ Хонконгийн арл бол ер нь эндээс эхлээл ингээд Британи очих тэр одоо болж байгаа тийм ээ. 21 сая гэхлээр одоо бас асар их юу байгаа юм л да. 21 сая мөнгөн доллар гэдэг бол аимшигтэй. Тэгээ яг сонирхолж хэлэхэд тухайд манжуудчаас их айхтраа. Манж нөө гадаад худалдаа одоо ингээд нэг олон улсын гол валютууд гэж байдаг штэ. Нөгөө ингээд яасан ч ингээд үн цэнэ алддаггүй. Тухайд бол яг тийм үн цэнтэй валютаар манжууд бол Мексик мөнгийг үнэлдэг гэсэн юм л. Мексик мөнгөн зоолсон гэх юм уу. Сонирхолж ярихад. За тэгээд ерөнхийдөө хоёр тал бол зөвшөлдсөөд за ингээд одоо сая хийсэнчлээ ингээд олон газар нутгаа алдаад за дээрэс нь одоо 5 бомбыг хүчээр нээгээд ингээ хаалттай байсан улс маань гарцаагүй аргагүй ирэхэнд бол энэ Нянжины гэрээгээр хүчээр нээгдэхэд турчаа гэсэн. Одоо хүссэн ч эсвэлсэн ч. За тэгэд яг энэ галийн татвар тогтоох эрх мэдлэлээр олгогдоод. Тэгээ энэний үр дүнд бол энэ гэрээ маань хятадын ард түмний зөвхөн манжин засгийн газар биш. Манжин засгийн хувьд биш. Манжин иргэшэл байгаа хятадын ард түмний хувьд бол энэ бол түүхэнд хамгийн анхны тэгш бус гэрээс. Хамгийн анхны хятадууд дорд үзэгдсэн гэрээ байсан гэж. Ингэж нөө хятадуудын яриад байгаа нэг энэ тэгш бус буюу 100 жилийн доромжил шившигтэй. Тийм. Одоо доромжлын 100 жил нэгсэн гэж ерөнхийдөө үздэг. Тэгээ нөгөө энэ дээр нэг зүйл анзаад энэ бослог гарсан байдгийг англичууд хятадын ард түмэндтэй манжин цэрэг манж бол ингээд ялгцчихж байгаа шүү дээ. Хятадын ард түмэнд бослог гаргаад энэ дээр нэг анзаарчихсан юм багшаа зүгээр гэхдээ тэрийг илүү нарийн судлах хэрэгтэй баг. Монголд одоо нөхцөл байдал өөрчлөгдөд Монгол дээр барьж исэн манжин бодлого жоохон өөрчлөгдсөн болов уу гэж анзаарсан. Магадгүй тийм ээ. Тий. Одоо жишээ нь тэр чинь монголчууд манжин нэг хэсэг эзэн түнэлний бүрэлдэхүүн шүү дээ. Ялч хяналтад тогтооход аягүй хэцүү болчиход ирж байгаа юм л та хүндрэлтэй. Тэгэхээр энд бас ингээд нэг өөрчлөлтүүд. Ерөнхийдөө одоо бол юу ямар дүр зур харагдаж байгаа гэхээр хаалттай байсан энэ чин гүрэн тэр чигээрээ өрөндийн одоо капиталист зах зээлийн урсгалд яалчгүй татагдж байгаа. Гэхдээ татагдахтаа бүр аягүй тийм зэрэмдэг хүчээр ингэж золиос хүчлэр биш ингэж татагдсан юм л дүр зураг л айгу тодорхой харагдаад байгаа юм л да. Энэ ялангуяа нэгдүгээр дайны төгсгөл болвол за ингээд нэгдүгээр дайн бол ерөнхийдөө бас энэ бослогыг гэхдээ англичууд бас их хүчээр дарсан байдаг. Гэхдээ энэ бослого юу хэлсэн гэхээр
хятадуудын ашиг сонирхол бас нэлээд өндөгдөж байгаа юм байна шүү. Тийм. Хятадуудын ашиг сонирхол бол нэлээд уландаа гიშгэж байгаа юм байна шүү гэдэг нэг ийм дүр зураг бол айгүй тодорхой харагдаад байна. Тэгээд яг хар тамхины энэ 1-р дай 39-с 42 оны энэ хэдхэн жилийн үйл явц бол манжин төрийг одоо тэртээ тэргүү ганхаад хэлбэрдээд гэдэг юм одоо нэг сүр хүчээрээ ингээд сүрдүүлэх гэдэг юм сүр хүчээрээ ингээд нэг далаалгаад хэлбэр дээр тогтчихсан энэ төрийг бол гарцаахгүй ингээд цочирдуулаад ганхуулаад ингээ маш эмзэг байдалд орж. Үр дүнд нь бол байгаа бүхнээ дайнд зарцуулаад байгаа бүхнээ ингээд дайнд зарцуулаад за ялагдаад байдаг бүх сан хөмөргөө дайны төлбөр төлөөд ингээд түүхэндээ байхгүй ингээд ялагдал амсаад ингээд эхлэнгүү чинь манжууд бол цаашдаа бол яг хэр зэрэг мэдээж одоо нөгөө тэр олгон ингээ бүрэн ингээ хянаад одоо хороо дээр этлхий дээр өөрөөс нь өөр эзэнгүй хаангүй юм шиг байсан тэр давуу байдлаараа ингээд өмнөх шиг хараат улсуудыг хэмж чадах болж. Ийм ч учраас бол энэ байдал маань Монголд бол шууд нөлөөсөн баг. Бодлогын хувьд ч бол их зөөлрсөн байдаг. Нөгөө талаас яг энэ байдал маань дамаа цаашдаа бол яг гэхэр зэрэг Британи ингээ ялчглаа. Нөгөө гайхамшигын, нөгөө үлгэр домгийн, нөгөө баян тансын хятадуудыг чи дийлцсэн байна. Тэнд нэвтрээд орчиж гингүүтэл араасаа дараа дараагийн нөө ингээд ерөнхийдөө ингээд хаана боломжит зах зээл байна, хаана одоо эд баялаг те байна гэж ингээ нэг нөгөөтөө өрсөлж исэн Европын бусад их гүрнүүдийг бас ингээд цаашдаа бол хятад руу илт сонирхоод ингээд хяналтан доройтхын хэрээр артлаас нь орсууч юм уу эсвэл англитай өрсөлдөөд Францууд ч юм уу тэр байтугай шин твс Америк хүртэл ингээд орж ирсэн. Дагуулсан гэж ойлгож байна. Германы хаалт ус сурчлаа Туркууд хүртэл тэнд чинь ингээд гараад ирж байгаа. Ерөөсөө ингээд тэр байтугай бүр ингээд ямар талаад гарцсан мөртлөө австричууд хүртэл ингээд зорчсон байдаг. Тийм байдаг. Тэгээ португалчууд хүртэл нэр нь гарч ирдэг. Ингээд ерөнхийдөө британчууд орж ирлээ цоглоо болох юм байна гэдэг харуулсан. Одоо бусд нь одоо гараасан. За ингээд ерөнхийдөө хоёлоо бол хар тамхиныхаа 2-р дайн л орж байгаа шүү. 1856-аас 1860 оны хооронд болсон энэ дайн. За хар тамхины 1-р дайн бол хятадын манд чингүрний нийгэм эдийн засаг ер нь хүмүүсийн тухайн үеийн жоохон юм мэддэг, учир мэддэг хүмүүсийн юу бол игнэх төвцөлт өөрчлөгдсөн. За энэ дээр тэр Давган буюу тэр 1-р дайныг дууссан хаан бол сүүлдээ бол ингээд нөгөө яг мэдэгдэж байгаа юм л да. Тэр намтрын уушгаар ерөөсөө сэтгэл гутралаар. Ерөөсөө тэр бэжэндээ ч ирэхэ болцсон. Тэр чэндээдээ тэгэл нөгөө нэг хөдөө нэг хордондоо байгаад тэгээд тэндээ бүр ингээд нөгөө улсын иргэд төвшнүүдэд ягаал тэгэл тэр хүний хийдэг юм бол ерөөсөө тамхиад татна. Яг хуу тэр хар тамхи татчихсан байх гэдэг нь таамаг маань бичсэн байгаа. Түүнээс тэгэл одоо нөгөө жид самуунаа хийгээл тэгэл тэндээ өвчин тусаал ерөөхдөө өгсөн. Энэ хүнийг залгаж гарч ирсэн хаан бол нөгөө хин шүү дээ. Залуухан хаан Сямфан гэдэг одоо хятад нэр нь бол Сямфан гэдэг түгээмэл элбэгт гэдэг хаан гарч ирж байгаа тийм. За энэ түгээмэл элбэгтийн үед бол одоо нөгөө хар тамхины 2-р дайн маань өрнөндөө. Тэгээ яг нөхөр шинэ хаан гарч ирэнгүүтээ нэг талаас хуучин хаан маань ч гэсэн ямар ч гэсэн бид нар ялагдлаа ч гэсэн тэр айгу олон тулгсан нөхцлүүдийг бүр хүлээж авахгүй гэсэн байт. За тэгээд хилцээний үр дүнд бол тэр нянжин гэр чинь бол ямар ч байсан сая хэлсэн нөхцлүүд тулгагдаад юу үлдэж хоцорсон байх хэрэг Британи ч нөгөө цаашдаа ингээ хятадын зах зээл тэр чигт нь одоо өөрийн болгож худалдаагаа тэлхийг хүссэн байхгүй. Тэгээ энэний тулд ч одоо энэ тэндгүү нөгөө нэг хятадын бүх нутгаар бид нар чөлөөтэй зорчин те хяналтгүй орно бүр ихт консулын сууринтаа болно христийн номлогчдоо оруулна одоо юу гэдгийг орчуулгын бүрийн эрх аавна гэдэл ингээл баах олон юм тулгаад тэрийг нь бол манжин засгийн зэрэг нь хүлээж аваагүй. Тэгээд шинэ хаан гарч ирэнгүүтээ ямар ч гэсэн энийг доромжлогдсон гэдэг юм. Өөрсдийгөө бас агуу их гүрэн гэж үзэж байгаа. Тэр агуу их гүрний чинь өөрийгөө их хаан гэж үзэж байгаа энэ хүн чинь залууч хүн байна. Бас ингээд ерөнхийдөө удамч шазруунч байна. Яг хөө зэрэг ер нь одоо ингээд цаашдаа ингээд өгд үгүй хүлээж авъя гэж бодоод байгаагүй. Ингээ ямар ч байсан бол яг хөө зэрэг нөгөө 5 бомбтойхоо хүрээнд за мэдээж ингээд Британтай худалдаа ажилладаг энэ 5 бомбтууд дээрх хил гал одоо хяналт шалгалт бол огцом нэмсэн байдаг. За ингэж 1856 онд яг айруу гэд хүлэг онгоцон дээр одоо ингэ зөрчил илрүүлээд тэгээд тэр хүлэг онгоцон дээр байсан 12
хятад ажилчдыг, далаачдыг гэх юм уу баривчлаад за ингээд нэг том маргаанд тэгсэн. За ингээд нэр уснаас нь хараад гэдэг юм уу. Энд чинь нэг 1856 оны 10 сарын нэг тийм намар яг гид ингээд нэг тийм үед болж байгаа юм л та. Тэгээд кантонд Гондоны тэр кантон энэ арга ерөөсөө ингээд хууль зөрчиж гэнэ гэж. Манжи бүх хуулийг зөрчиж гэнэ. Одоо нөгөө нөхцлөө гэрээгээр заасан нөхцлөө биелүүлэхгүй байна. За ийм учраас бол энэ хөлөг онгоцыг хөлөг онгоцыг бол хяналтандаа аваад хөлөг онгоц дээр богх нөхцөлийг барьжлангууд 12 хятадыг баривчилж. За ингээ маргаан өссөн түрүүнийх шиг. За яасан бэ гэхээр зэрэг ерөнхийдөө Британий талаас тэнгууд өөрсдөө эн чинь манай далбаатай, Британий далбаатай манай өмч. Манай өмч учраас манай хуулиар шийднэ. Манай өмч учраас бид нар зөрчил гаргасан ч гэсэн Британий хуулиар шийднэ. Гэт ингээд нөгөө талд нь болохоор зэрэг манжууд бас их айхтар ажилласан байдаг. Энд дэр уучлаарай. Танаа одоо нөгөө Британий далбааг ингээд одоо түрээслээд тухайн хөлөг онгоцыг түрээслээд одоо ингээд Британий далбаа мандуулдаг байсан. Түрээсэж хугацаа өнгөрцөн. Өөрөлдмөл одоо хүчин төгөлдөр биш. Хоёрт нь бол яг гэхээр зэрэг энэ маань анханаас хятад бүртгэлтэй хятад хөлөг онгоц. Ийм ч учраас тэгээд дээрэс нь энд байгаа далаач чинь хятад иргэд. Манжи иргэд. Ийм шалтгаануудаас яг гэхээр зэрэг хятадын хуулиар бид нар шийднэ. Өөрөлдмөл манжийн хуулиар бид нар шийднэ. Ингээд айгүй олон тийм нэг улс төрийн зөрчил, дипломат зөрчил, тий? Дипломат зөрчил. За цаашлаад эрх зүйн маргаан. За ингээд цаашдаа улс төрийн зөрчил үсээд за энэний цаан ч бол нөгөө нэг том ашиг сонирхлын зөрчил маань ахаад л ингээд нөгөө бүрэн дүрэн шийдэгдэж зохицуулагддаг учраас даймжирсныг одоо илтгэсэн юм хэрэгтэл болсон л гэж ойлгож байна. Шанхай Диснейландын аяллаа хөтөлбөр бэлэн боллоо. Манай аяллаа хөтөлбөрт 8 том сэдвтэлсэн парк бүхий Шанхай Диснейланд маань багтсан. Үүнд Mickey Avenue, Эрдэнэсийн болон адал ядалтаар л замун ирээдүйн ертөнц мөн дэлхийн хамгийн албастай тоглоомын түүх болон Zootopia анимашны бодит дүрүүттэй уулзах боломжийг танай гэр бүл болон хамтран аялагчдад олгосон байгаа. Мөн Шанхай хотын ойролцоо байрлах Сузhou, Ханчжоу хотуудаас очиж 2500 жилийн түүхтэй эсний хятадын алдарт драмуудын зураг авалтыг хийсэн бодит ертөнцтэй танилцах болно. Ингээд Ханчжоу хотын захад байрлах Ногоон цайны пирамид очлоод оройн нь Сүн улсын түүхэн хайр дурлал, домог харуулсан шоу үзүүлбэрийг үзэх болно. Мөн танай гэр бүл хамаатан цаатан ойр дотныхон тун удахгүй ихтэй сургууль эсэх өсвөр насны хүүхэд байгаа бол манай аяллаа хөтөлбөр давуу тал болно. Мартаж болохгүй бас нэг зүйл байгаа. Шанхайн түүхэн дүргээр аялангаа усан завин аялал хийх болно. Хятад бослог гарч байгаа. Өв. Тайпин. Тайпины бослог гэдэг одоо Хонгшүй чайна гэдэг. За тэр хүн болвол миний одоо уншсанаар одоо нөгөө шалгалтанд ороод нөгөө төрийн албан агчин шалгалт гэдэг лүү те. Тэрэнд ороод их олон удаа унсан баг. Тэгээ унаа за ер нь энэ засаглал угаасаа биш байна. Инээ тэрэ биш байна гэдэг өөрөө тэгээд Христэд итгэж болоод шууд араасаа ингээд аюу олон үнийг дагуулаад тэгээд тэр алдарт нөгөө тайпины бослог. Тайпин гэдэг нь яг их тайван гэсэн үг л дээ те. Их тайвны одоо их тайванчдын бослог гэдэг юм уу да. Тийм бослог гаргаад. За тэгэхээр тайпины бослог нь ганц бослог биш байна. Тэнд өөр тэр пантай гэдэг үндэсний бослог өмнө зүгт гарч байгаа. За мяуч бол босч байгаа. Газар сав. Ньяны бослог гэж гарч байгаа. За улаан альчууртай бослог гэж бас нэг бослог хуанд байна. Ингээд 5 бослог төрийнхөө эсрэг гарч байгаа тийм. Энэ нь бас маш хүн цохилт болсон. Яг дөнгөж одоо ингээд нөх хар тамхины одоо ингээд яг гэхээр зэрэг яг энэ 10 онгоцны хэрэг явдалтай холбоотой Британи бол яг гэхээр зэрэг яг энэ үйлдэлийг улс төрийн шалтгаан болгоод ингээ хоёрдугаар дайныг эхлүүлчихэж байгаа байхгүй. Тэгээ яг энэ дайн эхэлчингүүд нэг зэрэгцээд яг сая хийсэн бослогууд болоод тэр дундаа одоо хамгийн аюултай гэж тухайд манжин цахаасараас юу үзчихсэн бэхээр зэрэг яг энэ тайпины бослого буюу одоо энэ христийн номлыг түгээгээд ерөөсөө энэ манжин төрийг байхгүй болгоод яг ингээд нөгөө нэг гол яриад байсан нөхрийн гол юм юу гэхээр зэрэг л ерөөсөө нэг юм тэнгэрлэг христийн улс байгуулна. Тэгэхэд энэ нийгмийг дампууруулж байгаа, самууруулж байгаа энэ харт аймаг, авилгал энэ бүхнийг байхгүй болгоно. Одоо утга нь бол манжин засгийг сөнөөгөөд за ингээд одоо яг хятадынхаа одоо ийм сайхан христийн одоо гиген цэгийн улсал байгуулна гэдэг ингээд тэгээ ингээд тэр чинь 1830 оноос хойш ингээд 50 он гэж хитэн
хідэн одоо маш олон 100 мянган дагагчтай сүсэгтнүүттэй өөрийн бүр том хөдөлгөөн үүсгэсэн маш том улс төрийн хүчин болсон байна. Тийм ч учраас бол яг гэхээр зэрэг нөгөө бусад одоо гэдэг нөгөө жижиг одоо хэмэда манжийн харьяанц тэр жижиг үндэстнүүдийн бослого хүмүүнтэй харьцуулахад одоо энэ тэндээ бүлэгмүттэй маш тийм зохион байгуулалттай нэлээд тийм аюултай одоо бослого хөдөлгөөн тооцогдоод тэгээ эн чинь бараг тэр англитай тулалж байгаа дайнтай зэрэгцээд их газар дотор нь бол бараг л дотоод иргэний дайны хэмжээнд 20 жил болсон бослого шүү. Маш их хэдэн сая хүн өгсөн гэдэг нь ерөөсөө аимшигтай бослого болсон шүү дээ, тий. Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. За, Англитай асуудал үүсдэг. Дотор нь жижиг том бослогууд байгаа, жижиг том жүжигчдийн чинь бүгд л айгүй том асуудал байна. Бас нэг асуудал гарч байгаа нөгөө Францын санварт Аугусто Шабдулиан гэдэг тэр нөхрийг ч одоо барьж байгаа хэрчиж байгаа шүү дээ. Хятадууд бас нөгөө ямар ч шалтгаанаар үлээ. Тэгээ тэр бас үхчихэж байгаа байлгүй дээ. Ингээд бас нөгөө миний ойлгож байгаа бол Францын дайнд орох. Үнэхээр тийм. Үе таалгаа нээж байгаа. Тэгэхээр та бүхэн нөгөө Кримийн дайнтай холбоотой сэдвийг санаж байгаа бол 1850-ад оноос эхлээд Оросыг шахаж Европоос гаргахын тулд Франц, Их Британь хоёр аяйгүй найзлаад холбоотон болоод тэгээд яг энэ үйл явдал чи ерөөсөө дөнгөж Оросыг Кримд буц зохиж Оросыг Европын үе таалгаар хөөж гаргасны дараах гүн бат найз нөхрөлийн үе. Нөгөө талаас юу ялж байгаа шүү дээ, тий. Нөгөө талаас яг энэ үед энэ хоёр маань Европын асуудлаа шийдчихсэн. Гол одоо дайсан өрсөлдөгч зарсан Оросыг хөөгөө явуулсан. Одоо яг хэр зэрэг илүү том сонирхолтой буюу дэлхийн хэмжээний сонирхолтой бас 70 зөрчил явжсэн юм. Тэгэхээр тухайд бол Франц ер нь бол тухайн Европч мань анхны колоничлын үеэс эхлээл ингээл сүсэг бишрэл буюу шашнаа ингээд түүхэн дэлгэрч зэрзэл тэнд чин тагнуулын тий. Тэгэл ингээд одоо маш ихэнхэн одоо улс төрийн ингээд айгүй олон зорилго бүх үйл ажиллагаа явагддаг. Тэрийг нь ч даацч Азууд их сайн мэддэг. Энэ ч утгаараа бол яг хэр зэрэг нөгөө Францын тэр хэнийг Шапелен тэр христийн амлагчийг бол католик нөхрийг бол ерөөсөө л энэ бас л нэг тагнуул байна гэл. Ингээд нөгөө нэг христийг эсэргүүцдэг хэсэг бүлэг өрөндийнх нь дургу христийг эсэргүүцдэг хэсэг бүлэг хятад ч ерөөс барьж цаацлж шүү. Энэ байдал маань тэртээ тэргүй ингээ Английн симхийгээр болж өгөл холбоотны харилцаандаа найдаад ингээд нэг дэмнэн туслах замаар хятад руу орё гэд ингээд симхий ажилласан Француудад маш том зүгээр сайхан өгөөш болоод гисэн. Үр дагаварт нь яг гэхээр зэрэг Франц Их Британтай зэрэгцээд Манчин улс дайн зарлаад улмаар энэ дайны үйл ажиллагааг бол өргөжүүлсэн гэж ойлгож байна. За ингээд заастаны хөл толгой нь олдохгүй. Үнэхээр одоо юу болоод байгаа мэддэхгүй аимшигтай юм болж байгаа юм л да. За төр ингээд ерөөхдөө манжийн төр бол ингээд нуурчин шинжилэл байдаггүй. Айрам зэвсэг төвчин яг л нөгөө л нэг дундад зууны шахуу үеэрээ. За тэрнээс ялгаатай нэг бол нэг цаг хөр буутай болсон юм уу да. Нөгөө л ном сумаараа байлдаг нь хэвээрээ те. Нөгөө л морин цэргийн нь хэвээрээ. За нэг юм байдалтай байдаг. Дотор нь 4-5 том бослого гараад байдаг. Бид нар зүгээр тайпины бослого гэж л яриад байгаа боловч яг тэр няны бослого, мяугийн бослого, тэр улаан альчуудлын бослого бол бас аимшигтай бослого байгаа тийм. За мөн пантайн бослого гэдэг. Олон газар цэрэг хуваахад хэрэгжиж байгаа. Пантайн бослого гэдэг бол муслимчүүдийн бослого байгаа юм л да. Исламын шинтэй хүмүүсийн бослого. За тэгээ нөгөө уугур муугурч нөгөө жихада задлан нөгөө уугуруудчтай гих мэтлэн ингээд асуудлууд араас өрнөсөн. Энэ бол асуудлыг яаж шийдэх вэ? Яаж зохицуулах вэ? Ямар нэгэн байдлаар нөгөө цэргүүдэд л багсан. За тэгэхэд бас нэг цэргүүдээ хуваах асуудал үүснэ. Яг энэ дайнууд дээр ингээд яг анзаарах юм бас Британи ч 70 гөрөв шүү дээ. Манжууд 20 зам юм. 20 замын одоо их газрын гүрэнгээ ойлгож. Тэгэхээр энэ их газрын гүрэн дээр чинь далаа тэнгис дээр одоо яхад тухайд ялдаж тулж исэн давуу талууд байгаа гэсэн яг юм гүнзгий юм стратегийн гэдэг юм уу одоо тийм шийдэл бол байхгүй. Тэгээд дээрэс нь нөгөө технологийн асар зөрүү байгаа. За
энэ байдал маань бас их хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Ерөнхийдөө бол тэгээд жишээлбэл 1860 онд нөгөө одоо аль хэдийн Англи чинь Франц чинь Англитай нийлцсэн. Ерөөсөө ингээд хамтарсан ингээд далаа тэнгисээс ингээд шахсаар байгаад ерөөсөө бараг Бээжин рүү ороод ирж байгаа. Цэргийн хамтарсан цэргийн хүчээр хөдлөөд за ингээ энэ дээр бол маш том нөгөө Тонжоогийн тултаан болоод энэ тулалдаанаас эхлээд бол яг гэхээр зэрэг ерөөсөө л нөгөө диктаторгүй ингээд нөгөө их газар руу ягаад ч ингээд нөгөө өмнөх шиг ингээд нэвтэрч чадахгүй эдгэр чи ингээд нөгөө усан дээр одоо гэдэг хүлэг онсон дээр тулалдаад эрэг дагуу тулдаад хилцээ ихээр буцаа яваад өгчээсэн гэсэн нэг тийм ойлголттой байтал эсэргээр нөгөө Британи ч их газрын Францтай нийлэнгүүтээ бүр хуурай замын цэрэгтэй ингээд орж ирээд далаа тэнгисээс хятадын гүн рүү эзлэн төрмгөл үйл ажиллагаа явуулаад Бээжин рүү нэвтэрч орох юм эрсдэл үүсгэсэн. Тэгээ энэ нөхцөл нөгөө сая хийсэнчлэн олон тооны энэ бослогуудыг чинь ингээд дарах гад цэргээ ингээд энэ тэнд ингээд ийшин тийшин тарамдаад хуваарлцсан байгаа манжин засгийн газар ялтчгүй барь цаалтаж. Тэгээд нөхдөөд 9 сард Бээжин рүү цэрэг оруулж Бээжин рүү цэрэг хөдөлгөөд тэгэнгүүт манжин засгийн газар нөгөө шинэ хаа маань бол яалч гоод за хилцээ ямар ч нийслэл алдаж болохгүй. Улсын оршин тогтнол болсон хаан засгийн бэлэг тэмдэг болсон нийслэлийг бол яасан ч алдаж болохгүй гэд ингээ илч төлөөлөгч ирэнгүүт нөгөө Англи Франц аяга зэрлэг нөгөө илч төлөөлөгч барьчлаа алдчихж байгаа. Цаацалж. Ингээ 10 сард бол бүр яасан бэ гэхээр зэрэг тухайн одоо манжин хаадуудын хамаг тансаг зуны ордон бол шатгаад байхгүй болгож байгаа. Одоо хятад айгу эмзэгэлдэг нэг юм түүхсэн сэдвтэй. Одоо хамаг соёлынхын нандин өвийг бол үгүй болгоод өөрөлдвөл энүүгээр юг илэрхийлж байгаа нөхөр зэрэг одоо бидний тулгаснаар л байхгүй бол ерөнхийдөө энэ мэт бол танаас үгүй болно л гэсэн нэг юм том сэрэмжлүүлэг л үзүүлж байгаа хэрэг болсон. Ер нь амар цохилт болсон л доо. Үнэхээр. За энэ олон бослогууд гараа. За дайн тулалдаан бол өрнөж байгаа. За энэ дээр би бас яг энэ хятад сурвалж мөрөлжүүдийг уушгаар Монгол цэргүүдээ олцоо. За энэ дайнд ч одоо ингээд газарт нь бослог гараад байдаг. Гадна талдаа дайсантай байгаад байдаг. Тэгэхээр одоо нөгөө Монгол цэргийг татна. Тийм ээ. Тэгэхээр Монгол цэргүүд хаашаа хуваарлагдчихсан. Тэгэхээр нөгөө юуны Тайпэний бослыг дарахад хуваарлагдсан. За энэ Англи Францын эсрэг тулалдахад хуваарлагдсан. За бидний сайн мэдэх нөгөө хэн биш үү? Сэнгэрийн жанжин биш үү? Хасрын удмах уу, Чингисийн удмах уу? Хасрын удмын 26 дахь. Тий 26 дахь уу гэж боддог тий. Сэнгэрийн жанжин бол энэ дээр одоо барууны сурвалжууд руу Sam Collins гэж бичээд байгаа тэр хүнийг тий. Энэ хүний одоо нэг тулалдаанд бол маш их хүчээр тогтоосон байдаг. Тэгэхдээ маш их хохирломсон. За тэгээд тухайн үед бол тухайн үеийн эзэн хаан юу гэж бодсон гэхээр за бид нар бас ингээд нэг боломж байгаа юм байна гэж хартал Тянжины төлөв тулалдаан бол аимшигтай өрнөл. Тэр тулалдаанд бол ер нь Сэнгэрийн үндсэн хүч бол ер нь Монгол цэргээс баг Монгол манд цэрэг. Тэр нэг Монгол цэрэг л гэж яриад байгаа, манд цэрэг гэж яриад байгаа, хятад нөө 8 тогийн цэрэг мэр гэж яриад байгаа ер нь би энэс нэг дээд байх юм баг байгаа шүү дээ тий. Бүгд л боцоо хөдлөл тэгэл явж ирсэн. Тэгээ Тянжины төлөв тулалдаан бол амар болоо Тянжиныг ер нь тавиад өгчдөг шүү дээ баг ер нь хамгаалж чадхаа болоод тий. 56 онд Харь тамхины 2 дугаар даа эхлээд тэгээд 1857 онд нөгөө яг энэ үргийн хэмжээний ерөөсөө дай ингээд эхэлчихлээ шүү дээ. Тэнгүүд манжин эзэн хаанаас бол яг гэр зэрэг сонирхолтой нь яг энэ хорчон хошууны одоо өвөр Монгол тий хорчон хошууны энэ Сэнгэрэнчинг бол ерөнхий командлагч нар тавьсан байдаг. Манжин Ярим. Британий цэргийн эсрэг тулалдах ерөнхий командлагчаар Монгол хүнийг томилж байна. Сэнгэрэнчин. Тий. Гэхдээ энэ чинь бол цэр халах хүн шүү дээ уулна. Удмаараа. Зүгээр тухайн аав нь бол өргөд авчихсан юм билээ л дээ тий. Цэр халах хүүхдийг л тэр содом дөрж гэдэг засаг л ноён л бол ингээ өргөө авчихсан Чингисийн удам ингээд л тийм ээ. Тэгээд ингээд маш дайчинч зөвч хүмүүжлтэй их цэргийн эрдэмтэй ч хүн байсан юм шиг байна. Мундаг жанжин байсан гэж англичууд ч бичсэн байдаг тий. Тэгээд ерөнхийдөө бол 3 удаа их том мундаг тулалдсан юм билээ л дээ. Яс үзсэн байх. Яс үзээд 20 мянган цэрэгтэй юунд
англичуудад хамгийн хохирол Туссан учруулсан Сингэр баг шүү тийм. Бүр нэг том генерал. Нэгдүгээр дайны үед ч ийм хохирол амсаагүй. Англи Франц нийлээд довтлоод байхад энэ гурван том юм тулалдаан болж яхад одоо эхний хоёр дээр бол яаж ч одоо нөгөө технологийн давуу тал, нөгөө стратегийн ур чадвар, нөгөө усан дээрх хураа замын ингээл аль альнаа хослуулаач дийлээгүй гэж. Тэгэхээр би боддгийн үнэхээр л Монгол хүний тусанд Монгол удамд бол нэг юм дайнчтай. Үнэхээр ингээд нэг юм талбун харж чаддаг Травис бол байна гэж стратеги хард. Тэгээ гурав тулдаанд бол яачгүй гурав дахь тулдаан дээр бол үнэхээр 60 онд болж байгаа тэр 1860 онд 3 дахь тулдаан дээр бол ялтчгүй бол ялагдаад Тонжоороо хойш ухраад. За тэгээд ингээ үндсэндээ бол гарцаагүй байдалд ороод тэгээд дотор нь бас яж хат буслаг гарах юм а тийм ээ. Одоо энэ манжи маань дотор маань өөрөө буслаг гараад тэгээд няны буслаг гарлаа. Чи одоо бол наа чи ингээд ерөнхийдөө Франц Английн цэргүүдийг тогтоочлаа гэдэл одоо яаж ч маш их хохирлоо ч гэсэн ингээд бид нар ингээд 3 дахь том тулдаанд ингээд хоргоож гинэ тогтоож гинэ хураад ч гэсэн ингээд ингэнгүүт бол наатах бол наа чи няны буслаг гараад байна. Шүүд болж байна. Одоо тийшээ одоо юу наадах чинь тэн дотор будаа болоо ингээд нөхөр тийшээ явж байгаад баригдаад олцлогдоод тэгэл алуулж байгаа шүү. Тэгээд л алуулсан хэрэг болсон юм байна. Тэг яг хуу яг хуу тэгээд ингээд зэмлээд эхлээл ингээд цол хэрэг маань хураа мураасан гэдэг ч гэсэн сүулт нь аюу хүндэтгэлтэй анцсан юм байна. Бүр ингээд Бээжинд зориулаад ингээд үнэнч одоо төрд үнэнч байсныхаа төлөө сүм хүртэл зориулж барьсан одоо хүртэл Бээжинд байдаг гэж ойлгосон бэ. Байдаг. Тий. Сингэрийн чин жанжин зориулсан. Ер нь яг энэ харт амтны дайны үе бичиж байгаа төвчдийн үг харж байхад бол сингэрийн чин жанжин дээр бол маш өндөр үнэлгээ өгсөн байдаг. Бас нэг ганц нэг хятад жанжид бол байдаг. Гэхдээ сингэрийн чин бол хамгийн мундаг өдөөс нэсэргүүцсэн. Хамгийн хохирлыг Англи Француудад ялангуяа тэмжээний төлөв тулдаанд бол үзүүлсэн. За яалч ингээд ялагдсан. Нөхцөл байдал бол угаасаа ингээд Британи бол давуу байсан. За Франц бол ойлгомжтой өөрийнхөө одоо хэрчим бялуугаа бол хүртэх нь тодорхой. За ингээд 60 61 болсон. Одоо нөгөө хойлоос нөгөө Орснууд орж ирж штэ тийм ээ. Тийм. За Битүүрийн яг одоо ярьж байгаа 1856-аас 1860 оны хооронд болсон. Яг энэ Харт аймагны 2 дугаар дайны эд үед британчууд хөрс цэргэлд байгаа энэтхэгийг колоничлоод Хятадыг өөрийн болгох гээд өмнө талаас нь улаарч явах үед тэрэнд нь хошоо холбоод Франц ч гэсэн хувь хүрт гээд ингээд нэмэрлж яг энэ үед та бүхэн санаж бол Оросууд Европчуудад хөөгдөөд Европын үе талаас одоо жигчсэн Европын орон зайнаас гарчихсан. Ингээ үндсэндээ бол яг хөө зэрэг цэвэр ганцхан харах зүгтээ болсон байсан Аз байсан. Тэгээд яг ийм ч учраас бол одоо 1855 онд Кримийн дайнд ялагдаа 1856 оноос ч ингээд Оросууд эрчимтэйгээр бол дорн зүгийн тэлт хийгээд яг энэ үедээ бол яг хөө зэрэг ерөөсөө Азийн чиглэлд газар нутгад эрчимтэй бодлого явсараад бидний ярьж байгаа энэ үе болоод ирэнгүүт ерөнхийдөө айл хэдийн манчин улстай ингээд хэлэлдэг. Тэг айл болох ингээд Оросд хаан турсад ашигтайгаар хил хязгаараа тогтоох хүсэлтэй айл болох ашигт нөгөө Оросын гол хүсэж байгаа дахиж англичуудад дахиж Француудад ялагдахгүй тулд далаад гарц чинь ерөөсөө тэр газар дундын хар тэнгисч биш байна. Хар тэнгисээр Босфор дарданаар дамжаа газар дундын тэнгисээр орогч үйл явц биш байна. Ерөөсөө Азтай гэж харсан тэр мөчтэй яг тохирч байгаа. Тэгээ ийм ч учраас нүхтүүд бол яасан бэ гэхээр зэрэг хаант Оросын төлөөлөгчд одоо яг ингээд манчин улсын маш хүнд барьцгүй байгаа байдлаар далимдуулаад бид нар энэ дайнд чинь зурчлаад өгөө. Бид нар зурчлаад өгөө. Ерөөсөө энэ нөхдөө чи их эвгүй угаасан. Өөртөө ялгахгүй. Тийм. Өөртөө ялгчихсан. Маш эвгүй онцгүй. За бид нар энд чинь зурчилж өгье. Хамгийн охирол багтаагаар бай. Гэхдээ бид нар бол ерөөсөө инхийг хэрхмэлж байгаа. Бид чинь ерөөсөө хурштойгоо сайн л харьцахыг хүсэж байна. Ийм учраас хоорондоо одоо эхлээ хил хязгаар газар нутгаа тогтоож гэрээ байгуулад хил хязгаараа тогтоочоод газар нутгаа тогтоочоод тэгээд бид нарт одоо цаашлаад та бүхэнд ингээд энэ англичуудтай, британчуудтай, француудтай хилцээх чинь тустай. Зурчлагч гэдэг ийм санал тавьсан байдаг. Тэгээд
үр дүнд нь бол яг хөө зэрэг ерөөсөө Оросууд бол яг энэ яг тэр дундаа бол энийг хийсэн нөхөр бол энэ Муравьев гэдэг. Муравьев тий. Энэ нөхөр бол яасан бэ гэхээр зэрэг яг тэр алтан цагийг тий. Алтан цаг өөрөлдвөл тэр цаг хугацааны боломж байгааг бол маш оновчтой болж хараад ингээд нөгөө аюу удаа хугацаанд бас л нөгөө тэгш буус алба өвчөр өөх гэж нөө хараад болох гэж нөө гэдэг ингээд нэг юм нөхцөл байдлаас болоод удаан сунжирж ирсэн Орос манжи хоорондох хэлийн асуудал аяг урч шийдсэн. Үр дүнд нь 1858 онд бидний сайн мэдэх Аягууны гэрээг 1860 онд Бээжингийн гэрээ мэдээ. Аягууны гэрээгээр энэ хэсэг за болж байгаа шүү дээ. Ер нь бол Аягууны гэрээгээр болохоор зэрэг юу яаж байгаа. Ерөнхийдөө амар мөрний хойд хэсэг одооны бараг Орос ят. Тийм одоо үндсэндээ одоогийн Хабаровск тодорхой Хабаровск гот юм Оросын. За энэ бол цэр Орос руу явчихж байгаа гэсэн үг. Одоо манжуудын уугуул нутаг шүү дээ. Манжуудын уугуул нутаг Оросуудын эзэмшил очиж байгаа гэсэн үг. За тэгээд дараа нь тухайн үед чин гүрэн ч гэсэн энүүнд аяг дургуутсан байдаг. Явж ингээд ийм улс төрийн шахалтанд ороод яалтчгүй ингээд ахаад нэг улстай хойтолтой ингээд хөлийн асуудлыг шийдэхгүй байжгаад дайн түр орчвол дотроо олон тооны бослого өмнөтэй. Дээрэс нь өмнө талдаа далаат тэнгис их газар дээр ингээд Англи Францгийн амар том дэлхийн гүрнүүтэй тулдаад тэр байтугай нийслэлийн алдах хэмжээнд очиад байгаа. Гэтэл тэр хажуугаар нь хойтлоор нь Орос ингээд хүч төрөө хуурай замаар ороод ирвэл манчин ус оршихгүй. Тийм учраас бол яг энэ Аягууны гэрээг бол Оросын талд ашигтайгаар буюу одоо өөрийнхөө үндсэн манчуудын уугуул нутаг дэвсгэрээс одоо нэг Хабаровск орчмоор ингээд шилжүүлээд өгсөн байдлаар шийдсэн. Тэгээд манчин ус тухайдээч тэр тухайд бол дараа нь нөгөө Чанкашигийн үед чинь айгу шудраг ус гэрээ гэж. Тий. Одоо ч ерөнхийдөө цухалцдаг. Аббасар биш боловч цухалцдаг. Мэдээ зэтэйгээр нэг ийм байдаг. Түүхэн нэвтрүүлэг нөхцөл байдал бол үүссэн байдаг. За хүчирхийллийн доор байгуулсан гэрээ учраас Аягууны гэрээ ч нэг тийм дефакто яваад. Тий. Нэг талаас одоо нэг манжууд бол за бид нар одоо ингээд ойлголоо зөвшөөрж яник гитсэн байдаг. Нөгөө талаас хаант Орос бол аль хэдийн тамга тэмдгээ зараад ингээд зарлиг юм гаргаад энэ ч бүр албан ёсны дээр болгочихсон. Тэгэхээр одоо энэ чинь ингээд хятадын буюу тухайн манчин улсын засгийн газар маа албан ёсоор зөвшөөрж ижил маргаангүй цаашдаа газар нутгийн хил хязгаарын маргаангүй хоёр улсын ил тогтох гэдэг байна. Тэгээ энэ нөхцөлд Орос нөгөө яг ингээд 60 онд ингээд ялчгүй ингээд баригд одоо ингээд ялчгүй ялагдаад нөхцөл байдал ингээд гарцгүй болсон энэ үед бид нар зуучлагч хий гэдэг заллаараа Бээжингийн гэрээг байгуулсан. Тий, Бээжингийн гэрээ. Бээжингийн гэрээ маань бол нэг талаас манчин улсын засгийн газар, нөгөө талаас Оросуудаас гадна Франц, Их Британи оролцсон юм. Одоо олон талт гэрэл юм л да. Тэгэд яг энэ Бээжингийн гэрээ маань тухайн үед бол Бээжин эзлэгдсэний дараа өөрөлдвөл яалтчгүй одоо манчин ус бүрэн ялагдаад нийслэл нь эзлэгдсэний дараах үнэхэр гарцаагүй тэгш бос нөхцөл байдал гэрээ байсан. Ийм учраас ойлгомжтой хиний талд ашигтай гарах нь тодорхой. За тэгээ үр дагаварт нь бол Орос бол яасан бэ гэхээр зэрэг Бээжингийн гэрээгээр 2 жилийн өмнө батлуулж одоо нөгөө байгуулад байсан Аягууны гэрээг эцэслээд дэвээрээ болгосон. Үр дүнд нь бол яасан бэ гэхээр зэрэг амар мөрнөөс зүүн тийшээх нөгөө Хабаровскаас ч цаашаа улс сурын хязгаар гэж нэрлэдэг тийм. Улс сурын хойг буюу одоо улс сурын хязгаар гэж нэрлэдэг. За Владивостокийн орчим одоогийн орчим юм тийм. Владивосток, Находка, Бомб. За тэгээд одоо улс сурын хязгаар гэдэг маш гоё байгалийн одоо чимэд одоо тансаг энэ газар нутгуудаа бол Оросд талцсан байдаг. Ер нь бол Оросын газар нутаг мөн гэж Оросын мэдэлд 100% бүрэн шилжүүлсэн байдаг. За та бүхэн улс сурын хязгаар гэдэг газрыг санаж байгаа. Бидний бас нөгөө Сибирийн бартай дугаар дээр бид нар улс сурын хязгаарыг ярьж байсан. Улс сурын бар, Амурын бар гэдэг Сибирийн бар. Тэгэхээр энэ улс сурын хязгаар гэдэг нутаг бол 1861 оны Бээжингийн гэрээгээр 61 онд шиг санаж байна. Бээжингийн гэрээгээр Манччин гүрнээс Оросд шилжлээ. Энд тэгээ дараах нь Владивосток буюу Дорныг захирагч гэдэг утгатай юм нэртэй
одоо хот байгуулсан нь ерөнхийдөө бол Японид гэсэн гарах гарцтай болгосон. Өөрөөр хэлэх юм бол яг энэ гэрээгээр Бээжингийн эхлээд аягууны гэрээгээр нь үсээд улмаар Бээжингийн гэрээгээр баталгаажуулж чадсан Орос улс бол Европт ялагдлаа Азад нөхч чадсан. Өөрөөр хэлэх юм бол манжийн сул дорой байдлаар далимдуулаад Орос улс түүхэнд анх удаа хүсчихсэн далаад таата далаад гарах гарцтай болсон байна. Номхон далаад гарах гарцтай болж стратегийн түүхэн том амжилт байгуулсан ийм гэрэл юм да. Ер нь Оросууд төмөр зам тавина шүү дээ. Төмөр зам Транссибирийн төмөр замаа тавина. Цаашдаа одоо илүү том агуу мөрөөдөж эхэлнэ. Тухайлх юм бол одоо нөгөө нэг бомб шар тэнгис рүү бүрэн хөлддгүү бомбтууд олохын тулд бол улам цаашаа давраад за тэгээд нөгөө бомбтууд байгуулна. Төмөр замаа бүр бомб хүртэл татна. За Солонгосын хойгийг эзлэн энтергээд бүр ингээд нөгөө том мөрөөдөл нь ингэж одоо үссэн гэж ойлгож болох юм. Японтойгоо үзэн тэ. За Бээжингийн гэрээтэй зэрэгцээд яг уу ер нь бол одоо нэг ялагдлаа зөвшөрчлөө шүү дээ манч унсаж байна. Тэгээд яг энэ маань Франц, Их Британиг бол албан ёсоор анх удаага Европын улсуудаас, өргөндийн улсуудаас нийслэлдээ элчин сайдын байгуулах эрхийг олгосон байдаг. Харт тамхины худалдааг хууль ёсны болгосон байдаг. Одоо за тэгээд дээрэс нь нэг колони хойг гэдэг одоо ингээд Хонконг маань Гондоны одоо өөрөлдөх юм бол одоо энэ хятадын Хонконгтой залгаж байгаа тэр их газрын түшиц газартаа бүхэлдээ одоо Британий мэдэлжилж байна. Тэг өнөөдөр одоо сонирхуулахад та бүхэн хэрвээ Хонконгоор зочлол заавал очиж үзээрэй тийм ээ зөвлөх баг. Яг энэ тухайд ингээд яг энэ Бээжингийн гэрээгээр очсон эдгээр нутаг дэвсгэрүүд маань одоогийн бидний ойлгодог орчин үеийн Хонконгийн хотын амин зүрх болсон гол газар байгаа. За нөгөө талаас энэ газар маань одоо Каолони хойгийн хэсэг байгаа тийм хойгийн хэсэг маань одоо төв хэсгийг алж байгаа гэсэн. Эхлээд нэгдүгээр данаар хойд хэсэг, окей, дараа нь төв хэсгийг тэгээ ингээд Хонконг гаралтай ингээд ерөнхийдөө одоо орчин үеийн Хонконг гэдэг ойлголт маань ингэж үүссэн байна. Тэгэхээр яг энэ Каолони хойгийн төв хэсэг маань нэг талаас юм одоо юу гэдгийг орчин үеийн ингээд аюу гоё том төв мөртлөө нөгөө талаас энэ газрын түүх бол хятадын доромжлол тэгш бус гэрээ тусгаар тогтнолын үн цэнийг мэдрүүлсэн юм түүхэн сургамжит газар гэдэг ерөнхийдөө бол гэж бас ойлгож байна. За мэдээж Бээжингийн гэрээ сая хэлсэнчлэн Орос улс орнын газар нутгийг бүхэлд нь манжаас салгаад өөрийн болгосон. За Франц бол одоо хинтээ Их Британтай энэ зэрэгцээд бол хятад нөлөөгөө тогтоох. Одоо өөрөөр хэлбэл сонирхлоо гүйцэлдүүлэх хэрэгтэй. А нөгөө талаас цаашдаа бол Франц улс бол ерөөсөн манжчин хинж биш юм байна гэж ойлгоод ингээ улмаар бол зүүн өмнөд Азийг Вьетнам, Камбож, Лаосыг цаашлаад колоничлох бодлогоо бол идэвхжүүлж гисэн. Колоничлж авсан шүү дээ тийм. Эхлүүлсэн ийм үр дагаврыг дагуулсан байдаг. Хар тамхины 1-р дайнд дуусахад 5 бомб нэгдсэн. За Фужиан байна. За Сиамэн байна, Фужоу байна, Гуанчжоу байна. За хин үднэр байна. Энэ 2-р дайнд дуусахад бол өшөө 11 бомб. 11 бомб болж байгаа шүү дээ. 11 бомб. За энэ донд яг нөгөө эмзэг Тайван. Одоо хамгийн том нэг бол Тайван. Данжоу Жанжоу, Жанжоу. Одоо би нөгөө буруудууд байж болно. Гэхдээ Тянжин гэдэг одоогийн Тянжин хот. Одоо өнөөдрийн хятадын гадаад худалдаа ялангуяа хятадаар дамждаг Монгол улсын гадаад худалдааны одоо гол түшиц. Вьетнамаас ирж байгаа бараа бүмжин дэлхийгээс орж ирж байгаа бүх бараа бүтээгдэхүүн ерөөсөө энэ Тянжинд буугаад Тянжинаас наашаа хавирлагдаад төмөр замаар явж байгаа. Тэгээд энэ Тянжин, Данжоу, Тайван гол нь Тайван. Тэгээд Чажо, Ханжоу гэдэг ингээд энэ ингээд нийт 11 бомбтыг. Илүү баг 70 эрг тэр чигээрээ. Тэр ерөөсөө өөрөөр хэлбэл ерөөсөө хятадын одоо дэлхий рүү гардаг эсвэл хятадын хизээд ашигтай байж өөрсдөө хинт онгоолгож өгч хэрэгтэй юм авах уу, хинт онгоолгож өгч хэрэгтэй юм худалдах уу гэж одоо мэддэг байсан. Гэрийн эзнийхээ хувьд мэддэг, хяндаг байсан тэр үе талгуудаа бүгдийг нь өрөндийнхэнд алдсан гэж ойлгож байна.
манжууд үндсэн уугуул матраасаа бас орсуудад алдсан. Энэ бол тэгээд яг тэр Сянфэн хааны хувьд бол үнэхээр тэгэл эвлэрч чадахгүй байсаар гал ерөнхийдөө ингээд дуусч байгаа шүү. За ингээд энэс хойш ч одоо тэгэл. За ингээд ерөнхийдөө бол хятадын дороотл гэсэн гэж ойлгож болно. Ер нь бол хятадын дороотл гэсэн. Үүнийг энэ Харт тамхины 1-2 худал 2 дугаар дайнуудын шууд үр дагавар бол яг хэрэг хятадд үндсэндээ төвлөрөөд ерөнхийдөө зүүн Азад ноёрхож исэн манжин эзэнт хүрэн задрах юм нэхэлтэй өгцөнгө арчиж болно бид нар. Нийгмийн бүтээгчдэр, улс төрийн бодлого, улс төрийн байгууллагын хувьд ч тэр эдийн засаг худалдааны байдлын хувьд ч тэр цаашдаа соёлын хувьд ч тэр эргэлт буцалтгүйгээр анхандаа манжин иргэшээлд ингээд нэг юм хүлцэнгүй байсан хятадын ард түмний хувьд бол энэ маш том сэргэлт дохио өгсөн ийм үйл явдлууд бас бид нар яагаад ч харийнханд эзлэгдэж болохгүй одоо харьд дарлуулж болохгүй бид нар тэмцэх ёстой босох ёстой гэсэн энэ бас ингээд нэг одоо их л цэг байсан болоо гэж бас боддгийг шүү дээ өөрөөрөө яалтчгүй орчин үеийн бүгд найрамд хятад ард улсын гадаад бодлогын одоо мөн чанар хятадын үндэсний үзлийн гол ойлголт болсон энэ нэг 100 жилийн доромжлыг эхлүүлсэн Харт тамхины 1-р дай, Харт тамхины 2-р дай түүнээс залгаад удаагүй ингээ өрөндийн улсууд ингээ чадаад ах чинь ингээд орж ирж байгаа 1895 онд ороод ирсэн Хятад Японы дай. Японч цөм зохиод ороод ирж байгаа шүү дээ. Тэгээд 1900 оны нөгөө их нударганы бослого түүнийг дарснаар улам бүр 8 улсын иргэшээлд орсон байдал тэгээд энэ бүхэн чи эцэн нөгөө манжчин улс задраад 11 онд хувьсгал хийгээд за ингээ бүгд найрамд засаг тогтсон боловч үр дүн төргөө дотроо хагарсан нөхцөл байдлууд байна. За тэгээд 31-ээс 45 онуудад Япон төрөмгийлүүлээ тийм ээ. Ингээд Нянжины хядлагт өртсөн ч энэ бүх нөхцөл байдал маань эцсийн үнд бол 1949 онд л дууссан. Өөрөөр хэлбэл британчуудын ашигын төлөө анх хятадыг одоо хятад ихсэн тэгш бус гэрээгээр ихсэн энэ доромжлын зүүн маань 1949 онд сая бүгд хятад ард улс байгуулагдсанаар тусгаруулсан гэж. Тэгээд ийм 100 жилийн доромжллыг одоо хизээч хятад улс түүхэнтэй мартахгүй гэж үзээд ингээд өнөөдрийн орчин үеийн хятадын үндэсний үзлийн маань голцсон бол ерөөсөө энэ дээр явж байгаа. Тий. Тэгээд хятадын үндэсний сэргэн мандлын бүх үзэл санаанууд одоо ингээд одоо бүгд хятад ард улсын үе үедэр 5 үе удирдаг шүү дээ. Мао Цзэдуны, за Дэн Сяопины, Жан Жимины, Ху Жинтаогийн, Ши Жинпиний одоо энэ 5 удирдагч яриад байгаа тэр хятад мөрөөдөл гэж яриад байгаа. Тэр хятадын үндэсний сэргэн мандал гэж яриад байгаа. Одоо ямар энэ бүх ойлголт чинь нэг талаас тий. Нөгөө талаас бид нар нэгдмэл байх ёстой. Бид нар хизээч хуваагдмал авах гэсгүй. Хятад бол нэгдмэл нэг улс юм а гэж яриад байдаг энэ Тайваны талаарх бодлого чинь Хонконг, Макаог нэгтгэсэн үйл явц чинь. За тэгээд одоо гэдгийг өнөөдөр ингээд бид нар бол өрн шиг ингээд төрөмгийлэхгүй тий. Ингээд өрөнд айгу итгэж болохгүй айгу найдваргүй байдаг тий. Яг энэ дэлхийд дахинд өгөөд байгаа нөгөө нэг юм манлайлагч их гүрний хувьд хэлээд байгаа тэр үгийг чинь цаана байгаа тэр тайлбар ч өөрөө энэ түүхэнд байгаа гэж бид нараас арчиж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл хятадын хувьд яриад байгаа энэ 100 жилийн доромжлол гэдэг байгаа энэ Харт тамхины 1-2 дугаар дайнуудын шууд үр дагавраар үндсэндээ 19-р зууны дунд үеэс эхлээд 20-р зууны дунд үе хүртэл өөрөөр хэлбэл 1839-аас 1949 он хүртэл бол бүгд одоо хятад маань тухайн их үед манжин иргэшээлд байсан. За дараа үед хятад маань өөрөө бол яг гэхээр зэрэг гадаадын их гүрнүүдийн удаа дараагийн цуврал төрөмгийлэлд өртөж за ингээм одоо үндсэндээ тусгаар тогтмол газар нутгийн бүрэн бүтэн байдал эдийн засгийн бүрэн эрхт байдлаа ингээд алдаад ингээд маш том сургамж авсан байдаг гэж ерөнхийдөө ойлгож байна. Ийм ч учраас энэ маань ингээд өнөөдрийг хүртэл яг энэ нэг юм түүхийн гомдол шүү дээ тийм ээ. Энэ түүхийн энэ арт түмний дотор яваад шүү дээ. Нэг түүхийн гомдол. Энэ гомдол чинь өнөөдөр ингээд нэг гадаад бодлогот нь янз бүр ямар нэгэн байдлаар илрээл инхээр зэрэг зоршноо.
бид нар түрэмгийлэхгүй. Нэг хятад байх ёстой гэх мэтчлэнгээр тийм ээ. За баярлалаа багш, үнэхээр сонирхолтой байлаа. Хар тамхины 1-2 дугаар дайн өнөөдөр бидрээс идэг байлаа. Энэ бас нарийсгаа судлах болох шүү. Сонирхолтой зүйлсүүд зөндөө байдаг. За бидний зүгээс бас цаашдаа тодорхойлтын бослого те ийхэ тухайн. За ийхэ чуан гэж ярьдаг. Тодорхойлтын бослого. За англиар бол boxer's rebellion юм да. Бослого. За энэ бас их том хятадын нийгмийг бас нэг донслоосон юм том бослого гарсан. Гэх мэтлийн том хөдөлгөөнүүд ер нь бол цаашдаа ингээ бас бэлтгэж ярих юм юутай байгаа. Төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За хар тамхины 1-2 дугаар дайнаар инхүү одоо зүүн Аз бол капиталист зах зээлд бол эргэлт буцалтгүйгээр нөгөө талаас энэ үйл явц маань дэлхийн эдийн засаг бүрэлдэх үйл явц эхэлж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол одоо хаагдмал байсан. Ер нь ингээд нэг Японд түрк гэж орсон, чадаагүй хаалттай болсон, Манчин улс өөрийгөө хас ингээд нэг хаалттай, үлгэр шиг, ер бусын байсан монголчуудаас хойш ингээд сурган тасраад нэг юм хаалттай монголчуудаас авсан монголчуудаас худалдаагаар бол нийлээ тийм ашигтай, ач холбогдолтой гамштай тэр одоо хятадыг тэр зүүн Азийг л нээгээд хүчээр нээж байгаа. Яг нөгөө талаас харах юм бол яг сая хэлсэнчлээ энэ маань дэлхийн яг энэ 19-р зууны эсвэл 20-р зууны үед яг энэ колоничлын үр дагавар хятадыг түрэмгийлсэн цурал их бүрнүүдийн түрэмгийлсэн бодлогын үр дагавар дэлхийн эдийн засаг нэгдмэл нэг эдийн засаг бүрэлдэх үйл явц. Өөрөөр хэлбэл орчин үеийн нэгдсэн зах зээл, орчин үеийн ингээд одоо харилцаа тий одоо соёл харилцаа нэгэндээ төвөх, худалдаа улам нэвчээд идэвхтэй болох дэд бүтцүүдээр дэлхийн өнцөг булан бүр холбогдох. За тэгээд бүр цаашлаа дэлхийн өнөөдрийн хөгжлийн эхлэл ингээд одоо зөрүү багасаад нэг одоо цэг рүү ойртох энэ бүх эхлэлтэй хугацаанд л гэж ерөнхийдөө бас харж байна. За баярлалаа. За баасан багштай ажлын амжилт хүсье. Удахгүй бас гадагш явах гэж байгаа танд бас энэ замдаа сайн яваарай гэж өрөөё. За маш их баярлалаа. За хэдийгээр би бол хятад судлаач хүн биш. Ерөнхийдөө бол олон улсын харилцааны түүх талдаа судалдаг одоо багшилдаг бас тодорхой хэмжээнд сонирхдаг судалдаг. Тийм учраас одоо бүр ингээд хятад судлаачийн маш нарийн өндөр мэрэгсэн ийм өнцөг болон талаас одоо шүмжил байвал хүлээж авнаа. Ерөнхийдөө бол та бүхэн бас өршөөж ойлгоорой. Ерөнхийдөө бол нийт үзэгчтэй энэ талын багч гисэн ерөнхий ойлголт мэдлэг өгөхийн тулд бол та бүхний урилгыг хүлээж авч оролцлоо. За тэгээ оролцуулсанд баярлалаа. Фреймс сонсдог, биднийг дэмждэг, та бүхнийг дэмждэг бүх үзэгчтэй ажил амьдралд нь өндөр амжилт хүсье. Бүх фреймийнхаа цоглог, золбоотой, мэдлэг чадвартай аяслаг залуучуудаа улам их амжилтыг хүсье. Баярлалаа та бүхэндээ. За баярлалаа багшаа. Баярлалаа. За баяртай дараагийнхаа дугаараар уулзцаая.